бүхэн гэх юм уу та монголчууд маач юм уу нэг монгол уран бүтээлчийн дуу нь орохоор ингээд амар баяртай байгаа байхгүй. Киноны яг гоё дуу нь орчлаа гэд. Тэгээд хөгжим нь бас аюугаа тийм dreamy хөгжимтэй. Тэгэл тэр кинонд бол баг хөгжмөөс нь олж дурласан. Тэгэл хөгжмийг би бүр пянзаар авч ирсэн байхгүй юу. Саундтрекийг бүр пянзаар аваа. Тэгээд хаяа зүгээр л Sometimes I Think About Dying гэдэг киноны хөгжмийг сонсох туртай 6 цагаас нэг штэ байсан. 5 цаг болж хахад ингээд хан бодож исэн байхгүй. Тэр хан битгий үрээрээ тэр хан бодгон хатааг байгаа шүү гэ. Тэгээд баарны ард ингээд толмол байсан. Тэр толыг ингээд наажсан. Тийм сайн нэг Netflix-ийн юунд орсон. Саяхан бас нөгөө Death Stranding 2 гэдэг компьютер тоглоомоос дуунууд маань орсон. Тийм. Тэргээр дамжуулаад айгүй олон хүмүүстээс сонсч эхэлж байгаа. Тэгэхээр одоо шинэ цамаг энэ төр гарахтаа бас ингээд гадны лейбл энтертэй хамтарч гарахыг бол хичээж байгаа. За Самбайцгийн ингээд Сансу подкастын ээлжлэгийн шинэ дугаарыг эхэлж байна. Дугаар болгон дээр бид бүхэн шинэ содон маш сонирхолтой зочдыг оруулж авчирдаг байгаа. За энэ удаад үнэхээр сонирхолтой гоё халуун талаа яриа өрнөх зочин хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээд та бүхэн бол Magnolia нэрээр сайн мэдэх одоо артист одоо сүүлд бас зөндөө юм сурсан байгаа. Кино зохиолч хийж байгаа. Дөлгөө маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? За сайн байна уу? Намайг урьж оролцуулсан баярлаа. Лаг ирчүүчтэй яг баг бүх тайлбарлаж байгаа юм шиг орчлаа. Гэсэн чинь би араас нь буцаад нь жоохон унгаач нүггүй. Бүх тайлбарлаж байгаа юм шиг. Бас нэрээ тийм юм те. Хурдан морь ингэж тайлбарлах хэрэгтэй. За тэгэхээр цаг зав их давч байсан баах. Ойрдоо ер нь ажил хэр байна? Ер нь ямар уран бүтээл дээр ажиллаж байна сүүлийн үед? Сонь сайхан. Тийм сүүлийн үед бол яг шинэ цамаг дээр л ажиллаад байгаа. Шинэ дуунууд дээр ажиллаад байгаа. Тэгээд яг жоохон удаан л байна. Би угаасаа юм хийхдээ айгу нухаж тэгэл айгу зүлгэж явах удаа гардаг. Гэтэ ямар ч гэсэн бол гарах явдал гарч байгаа дуунууд дээр ажиллаад байгаа. Сүүлд чинь шинэ цамагт орох дуунуудаас гэх юм бол сүүлд нэг 6 сарын сүүлээр нэг Words гэдэг дуу гаргасан. Words бол шинэ цамагт орно. Сүүлд 2 дуу бичиж дуусгасан. Ямар ч гэсэн бичлэгээ бол хийсэн байгаа. Гэтэ буцаж очиад тэгээд засах юм зөндөө байгаа. Тэгээд хэдэн дуу бол өгдөлт байгаа. Тэгээ яг процесс бол жоохон ер нь л явж байгаа юм. Зүг за их ажилтаа. Тэгээ сая би бас дууллаа л да одоо нэг магистр хичээд ирсэн гэсэн тий. Магистрээр ер нь ямар сэдвээр яаж хийв, хаана хийвдэ тэр хугацаанд уран бүтээлээ яаж зохицуулж. Тийм сая би 22 оноос 24 он хүртэл 2 жилийн програмд яг магистр хичээд ирсэн. Тэр нь бол American Film Institute гэдэг AFI Conservatory гэдэг сургуулийн кино зохиол гэдэг мэргэжлэр сурчаад ирсэн юм аа. Тэгээд сая Лос Анжелест 2 жил гэрүүлтэйг амьдраад тэгээд тэр үед бол хөгжим хийгээгүй л дээ. Уудлал очиад тэгээд алид байхдаа бас нэг энэ тэнд тоглолт юм уу гэж бодчихсон. Тэгээд жоохон эхлээл жоохон тэрийг судалж байгаа тэгээд зүйл рүү хичээл дараад тэгээд тэр нь байхгүй болсон л доо. Гэтэ ямар ч алид тахтаа нэг дуу бичиж амжсан. Зүг. Яг нэг дуу бичээд гаргаж амжсан. Тэр нь нэг баав болгосон гэдэг кинонд орсон дуу Royal Heart X-тай хамтраад ингээд гаргасан дуу. Тэрийг бол алид тахтаа бичээд продюсертэйгээ холбогдоод мөнхөрөд продюсертэйгээ холбогдоод дуунуудынхаа үгийн энэтэй хамт бичиж хагаад тэгээд гитар нэг иймэрхүү аншгүй гэд би өөрөө бичээд явуулсан. Тэгэл OTL өөрөө гоё тоолоод тэгээд би хоолоогоо тэндээс бичээд тэгээд тиймэрхүү байдлаар анх удаа нэг алсаас захимаар дуу хийж үзсэн тийм. Маш сонирхолтой. Баг болгосон киног үзсэн тий. Тий үзсэн. Баг болгосон дээр би бас ажиллаж байсан. Бүр анх найруулагч Зороо бүтээн орчин бол бүр хуучны найзууд Алтай хэлсгээд кино холбоо байдаг. Тэгээ Алтай хэлс бит хоёр баг нэг өдөр яг зэрэг нэг өдөр ийсч орж исэн байгаа. Тэгээ 13 онд байхаа. Би чинь дөнгөж сургуулаа төгссөн. Зороо ч гэсэн яг сургуулаа төгссөн. Тэгэл буцаж ирээд Монголд ирээд тэгээ буцаад нэг юм нийгэмдээ ингээд шингэж орох хэрэгтэй. Тэгээд нэг хамт олонтой болох гад тэгээд Алтай хэлс гэдэг тийм кино үзэх сонирхолтой кино төлөвлөлтөг тийм холбоо байдаг. Тэгэл бид яг хамт зэрэг тэр холбоонд орж исэн. Тэгэл бүгдээрээ бас нэг юм кино хийх сонирхолтой, кино үзэх туртай тийм төрлийн хүмүүс байсан. Тэгээд хизээч хилээд нэг хэдэн жилийн дараа бүгдээрээ нэг writer's room шиг юм хийж үзьегээд тэр нь зүгээр л хэдэн найзууд нийлж байгаа 7 хоногт нэг удаа цуглаад нэг кафед цуглаад тэгээ өөрсдийнхээ санааг ингээд хөгжүүлээд бие биендээ ингээд тайлбарлаж өгөөд тэрийгээ нэг хөгжүүлж явдаг тийм одоо клуб гэх юм уу тийм хийж үзьегээд хийж исэн. Тэгээ бидэд бол яг үнэндээ нэг
2 3 тал болсон байхаа тий. Тэгэл бүгд тэр ингээд санаагаа гаргаал гэтээ тэр нь л айгу түүхий. Тэгээд тэр чин баг хэдэн онд байсан юм бол та. Баг 2017 моолоо гэж бодлоо яриач. Гэтээ ямар ч нэг тэр үед яг нэг хэдэн жилийн дараа байсан юм аа. Тэгээд тэрэнд зороо би нэг юм яг л одоо баг болгосон киноныхаа санааг ярьжсэн байхгүй юу? Бүр дээр хаан шүү. Бүр дээр үе тийм. Тэгээд зороо ямар ч санаагаа гаргацсан. Тэгээд тэрийг зохиол болгоцсон. Яг санаагаа ингээд цаасан дээр буулгаа зохиол болгон гэдэг чинь бас өөрөө айгу том алхам байхгүй. Тэгээд тэр дундаас бол ганцхан үнэл зохиолоо бичсэн. Тэр нь бол зороо. Тэгэл дээрээс зохиолын айгуух ярилцаад тэгээд хамт Locarno гэдэг Швейцарын фестивал энэ төрлөө Open Doors гэдэг хөтөлбөр зарласан байсан. Тийш энэ төр явж исэн. Тэгээд тэгэл зороо олж сэтгүүлсээр гад киногоо хийжсэн. Тэгээд би дууг нь хийж өгнө гэд амлцсан байсан. Тэгээд зорогийн хүсэл нь бол энэ хүүхдүүдтэй кино шүү дээ. Ах トゥ усын тухай кино. Тэгээд нэг юм хөгжим нь бол хүүхдийн дуу шиг өнгө төрхтөө тийм дуу хиймээр байна гэд. Тэгээд за надад нэг тиймэрхүү дуу бол юм хэд бол байгаа. Яг тийм гой хүүхдийн дуу болчоор өнгө айстай дуу бол байгаа гэд. Тэгээд тэр дуугаа бол яг кинон зориулж дуусгаж байсан. Зү эртний ингээд амлалт байсан биш үү? Гой сонирхолтой дөхөн тий. Тийм тэр бол тийм хуучны найзууд. За тэгэхээр сая ингээд нэлээд одоо яг ингээд кино зохиолчор сурсан гэсэн кинонд нэлээд холбоотой юм. Энийг хоошоо хоёулаа дэлгэрүүлж бүр гоё ярина. Гоё дүүх гарах юм шиг байна. Тэгээ юун түрүүнд бас яг гол юм бас асууж хийж бодлоо л дээ. Тэр нь болохоор нэг тэнд сурж байгаа хувцастай одоо Netflix-ийн цувралд дууга одоо оруулсан гэсэн үг. Тэр түүхээр нь яаж өрнсөн бол? Нэг Netflix-ийн Outer Banks гэдэг нэг сериал байдаг. Тэр дунд тэр сериалд бол миний Bride and the Bachelor гэдэг дуу орж исэн. Тэр ихтэй бүр өмнө орсон байсан. 19 нөө 20 онд ч юм 21 онд юм болоо. Би бүр хожиж таад. Гэтэ ямар ч юм бол сургууль явахаас өмнө л орсон байсан тэр дуу. Тэгээ тэр дуу яаж Outer Banks гэдэг Netflix-ийн series орсон бэ гэвэл нэг Leighton Craft гэдэг ах байдаг байхгүй юу? Нэг Америк ах. Гэтэ Монголд бол аяга олон жил амьдарсан. Монгол хэл мэлний амарлаг. Тэгээ өөрөөс хөгжимч. Тэгээ бүр тэгээд бас анх гитар зааж өгч ийсэн. Манай ээжтэй цуг ажилтдаг байсан байхгүй. Тэгээд би бас анх гитар тоглож сурыг гээд аавч ярд хэлж яхад бол ээж надтай хамт ажилтдаг Leighton гитар тоглодог. Тэгээд манай гэрт ирээд тэгээд надад нэг хитэн барилтыг зааж өгчөөд нэг яг үндсэн барилтыг зааж тэрний нэг талын зааж өгчөөд тэгээд дараагийн 7 хоногт нэрж үлдсэн зааж өгчөөд тэгээд дахиж ирээгүй. Гэтэ ямар ч сан тэгэл нэг юм барилтуудаа сурж авсан тий. Тэгээд Leighton ч бас юу энэ хийжсэн. Нэг Universe Best Song гэдэг UBS-тер гардаг гэсэн нэг тэн дээр бас шүүгч энтерээр хийжсэн. Тэгээд нэг хэлмүний төрүүлдэг жил тэр чинь баг анхных нь хаа тий. Бүр нэлийн дээр үе болчих. Нэлийн дээр үе. Тэгээд actually Bride and the Bachelor дээр чинь зөв сэлмэнд болд юм биш тий. Тэгэхээр бол бүх юм ингээд оёлдаад. Тийм тэгээд Leighton миний дуунуудыг сонсчоод тэгээд Leighton хиний нэг Netflix-ийн Outer Banks гэдэг сериалын showrunner гэдэг яг тэр шоуг ингээд бүтээсэн хүнтэй айгу найзууд юм бэлээ. Тэгээд тэр их бүр багын баг 10 жилийн найзууд тэгээд хоорондоо ингээд хоёулаа хөгжим дуртай ингээд хөгжим дуу хөгжим ингээд солилцдог. Тэгээд миний дуунуудыг явуулаад Josh руу явуулаад тэгээд миний дуун таалагдсан бэлээ. Тэгээд энэ дуунуудаас за энэ дууг нь яг энэ сериалынхаа энэ хэсэгт нь оруулна гэд тийж тэр дуу маань орсон бэлээ. Дараа нь би мэдсэн шүү дээ. Тэгэхдээ Leighton-ус хэлжсэн ба манай найз юм Josh ингээд юу хийд юм аа Netflix-ийн тэрийг хийдیں۔ Би бас ингээд дууг чинь үзүүлсэн байгаа шүү. Айгуу таалагдсан ингээд. Тэгээд тэгэл аль хаанаач хэлээд нэг компаниас мэйлэрэл энэ дууг чинь энэ сериалд ашигламаар байна гэл. Тийм sync license гэдэг. Тэр sync license гэдэг. Тийм sync license хийж sync license. За ийм дүүхтэй юм байна. Тэгтээ бас нөө бид дүүхэн гэх юм уу та монголчууд маач юм уу нэг монгол уран бүтээлчийн дуу нь орохоор ингээд амар баяртай байгаа байхгүй. Киноны яг гоё дуу нь орчлаа гэд тэр нөө тайтл гэж зураг явьжсэн. Тэр мөр ингээд тийм ойр дотн одоо чинь монголц гэдэг баг ингээд тоглоо явахад нэг ойр дотнойгоо шиг тийм тэрнтэй адилхан мэдээж төржсэн гэж. За тэгэхээр анх гитар тоглолт сурыг гэдэг ээжтэй хэлээд найстайгаа холбоод ингэ сурсан байна. Ер нь бол ингээд жишээ нь зураач хүн бол би аягүй их зурдаг гэсэн бохоо ингээд зураг зураал би юу зургаар явах юм байна гэл
дотоод мэдрэмж төрөл зураг мураг орлол байдаг гэсэн. Тэрэн шиг одоо жишээ нь яг ийм уран бүтээлч дуу хий гэдэг энэ мэдрэмж хідэн наснаас эхэлж төрсөн. Тэгээ яагаад энэ чиглэлээр бүр сонгоод гүнзгий явах болсон те мэдээж аав ээж нь өөр тийшээ явуулъя гэж бодсон ч байж магадгүй бах те. Тэр анхны ингэж sparkle гэдэг шиг юу очаанаас яаж үүссэн бэ? Би бол бүр багаас л яг хөгжим дуртай хүүхдээсэн. Манай сургууль дээр манай хөгжмийн анги байсан юм аа. Сараа багш гээд. Тэгээд Сараа багшийн нөхөр нь зориг ах гээд гитар тоглодог. Тэг нэг өдөр хичээл дээр ирээ, сургууль дээр ирээд тэг гитар тоглож үзүүлсэн байхгүй. Тэгэл тэр өсчээл надад бүр хоо гэж санагдсан. Бүр ингээд нэг mind blown болдсон шүү дээ, тий. Яг тийм мэдрэмж төрчихсэн. Тэгэл вау, гитар тоглох чи ийм кул юм биш тий. Хөгжимийг чинь бол ийм кул юм биш тий гэж тийм надад бол тийм мэдрэмж өгч байсан. Тэгээд яг өөр ингээд юм үзэл хүүхдийн сувг Disney Channel энэ үзээл тий. Тэгээд NSYNC энэ чинь тухайд амар юу яжсан. NSYNC энэ сонсоол тэгээд би баг 7-8 байсан баха. Тэгээд тэрнээс айгүй их таашаал авчихсан. Тэгээд багасаа л яг хөгжимд хайртай байсан. Зарим хүмүүс чинь багасаа ингээд юу дуртайгаа мэддэг. Зарим хүмүүс л мэддэггүй байх. Гэтэ бас мэддэг хүмүүс нь бол миний хувьд яг азтай юм шиг санагддаг. Тэгэл би бол тэр талаараас азтай ингээ юу мэддэг, юунд хайртай гэдгээс багасаа мэддэг. Тэгээд хөгжимд бол хайртай байж байгаа л заа би одоо нэг өөрөө хөгжим тоглож сурмаар байна гэд тэгж эхэлсэн. Тэгээд тэрийг бас мэдгүй биас өөрөөр янз бүрийн юм хийж үзсэн юм аа. Тэгэл яг чи хөгжим тэгэл ажиллаад байдаг. Тэгээд бас дээрэс нь ингээд хөгжим хийхэд бас хүмүүст ингээд хүрээд байгаанаас айгу урамтай тий. Тэгээд яг манай аав ээж хоёр бол намайг ерөөсөө ингэдэг гэж яадаг л да, шахтгүй л да. Тэр нь бол зүгээр л юугаас дуртай юм хийх юм бол амжилттай болно гэд. Тэгээд тийм тэгээс надаас айгу тийм айгу боломж өгсөн тий. Тэр бол надад бол яг өөрийнхөө тийм юуг бол пашныг ингээд хөөгд явах нь бол тийм боломж өгсөн тий. Тэгээд энэ бол одоо айгу том аз тэгэл нэг үзэр тоглохоор нэг сайн мод ирдэ штэ тэрэн шиг л тэгэл хин ерхэд бол тийм байсан тий. Тэгэхээр нөө эцгийн зүгээс бол ямар нэг юм pressure ямар ч дарамт байхгүйсэн чөлөөтэй өөрөө мэдээлэх гэсэн үг юм биш үү тий. Тийм. Энэ чиглэлээр нэг аль хөвгт чи нэг эмч болох хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Нэг юм бол ерөөсөө гараагүй гэсэн үг юм тий. Тийм. Тэгэл яг чи нэг энийг хийвэл зүгээр шүү, тэрийг хийвэл зүгээр шүү гэж бол хэлжсэн байх. Тэгэхээр ерөөсөө тэгж тийм хатуу шахаж байгаагүй тэгж тийм айгүйх тийм pressure бол өгж байгаагүй тий. Зүг. За бага ангиасаа тэгээ явсан. Одоо яг ингээд үндсэн эхнийхээ яг өөрийн гэсэн уран бүтээл дуу гаргаж ирнэ гэдэг нь одоо багцаагаар насаар авал хоёлаа хэдийн үед тэгэлж гарсан байна. За би чинь 12 3 тагаас гитар тоглож эхэлсэн. Тэгэл 14 5 настайгаас анх өөрийнхөө дуунуудыг зохиох гэж оролдоод тэгээ за тэгэл анх өөрийнхөө дуунуудыг зохиоход эхлэхдээ бол сонсдог дуунуудаар дуурайж хийж байгаа шүү дээ. Тэр нь ямар ч юм одоо хүртэл хийдэг. Тэгэл ямар ч юм хийх болохоор нэг өөр дуртай таалагдсан юм харж байгаа. Тэгээд тэрийг дөөрөлж хийдэг. Тэгээд би бас анх тэгж эхэлчихсэн. Тэгээд дуунуудаа хийхдээ бол яг ч ингэ ерөөсөө дуун дуустдаггүй. Бүтэн дуу биш. Зүгээр л нэг гоё эхлүүлчихэл. Тэгэл эхний 40 секунд нь дандаа ингэ 40 секундын л дуу болчиход яагаад чинь тэгээд тэр айгуу сайн тэгэл 40 секундын нэг юм жижигхэн аянууд зохиож эхэлчихсэн. Тэгээд 10 жил байхдаа нэг хамтлагтай болоод Saturday Off гэдэг. Ягаад Бямбад амарх вэ? Бямбад амарна гэдэг хамтлагтай болоод тэгээд тэрийг Saturday Off болоод манай нэг подолд бэлтгэлээдэг байсан. Тэгээд Мохоник бас манай подолд бэлтгэлээдэг байсан. Тэгээд Мохоникийн инэрлэлт за бид нар шинэ хамтлаг босгох гэж гэлэгжсэн. Тэгэл нэр яах вэ гэл. Тэгэл нэг ингээ харсан чинь нэг хаяг байсан байхгүй. Тэрэн дээр нь бас нэг ямар газар байсан бол да нэг салон ч юм уу Бямбад амран гэсэн тийм хаягтайсан байхгүй. Тэгэхээр нэмрэл дээрийг арчаа та нар Бямбад амран Saturday Off гэд нэр өгчөөч гээд тэгэхээр за тэгээд зүгээр нэг тийм нэр өгсөн байсан. Тэгээд тэгээд ямар ч нэг дуу бол бичүүлж исэн, засч исэн. Тэгээд бүгдээрээ сургууль соёлоо төгсөөл тэгэл ерөө их сургуульд явахаар болоо. Тэгэл хамтлаг манд харж исэн да. Тэгээ үргэлжлүүлээд яг өөрийнхөө чиглэлээр одоо энэ бидний дурсаж байгаа артист стейжний 8-ыг явснаа. Тийм тэгээд коллеж дахтаа бол би дуунуудаа бол яг өөрийнхөө дуунуудыг бол хийж исэн. Тэгээд манай сургуульд нэг юм jazz тоглодог society байсан юм ба.
Тэгэл jazz cafe гэдэг нэртэй илүү юу л ямар ч сан хүмүүс ингэ нийлж ингэ jazz тоглодог. Тэгээд ерөөсө бөмбөрчд байдгүй ягаад чи тэгээд би хүчээр нэг бөмбөр тоглож ирсэн. Би бол нэг амар бутлаг бөмбөрч интервал биш л дээ. Гэтэ зүгээр л юу байсан болохоор зүгээр бөөнөр хоббиогоо тоглож байсан болохоор коллеж дахтаа нэг тийм jazz юм тоглож ирсэн. Тэгээд манай хамт юу амьдардаг байранд rent гэдэг юу хийжсэн маа нэг play гэдэг. Нэг musical гэдэг. Тэгээд бид нэр юугаараа яг байшингаараа ингээд rent-ийг тоглож байсан. Тэрэн дээр бол би бас бөмбөр тоглож байсан. Гэтэ яг тийм хамтлаг интертэй гадуур интер бол ерөөс тоглоагүй л дээ. Тэгээд буцаад төгсөж ирчээд Монголд ирчээд дуунууд маань нэг дуусч эхлээд тэгээд би буцаад Монголд ирчээд гадуур уушаа open mic интерээр тоглолдог, дуулдаг. Тэгээд би нэг кино компанид ажиллаж байсан. Тэгээд Алтан ус гэдэг кино гарч ирсэн. Алтан ус юм. Алтан ус гэдэг тийм. Тэр чин 14 онд юм уу? 14 онд ахаа. Хавар гарч ирсэн бэ? Нэг театраа гарч ирсэн нэг хин Rocket Bay G интернет тоглосон тийм кино гарч ирсэн байна. Тэгээд тэр кинон дээр бас нэг ажиллаад тэгээд яг тухайн үед нь би бас дуунуудаа дуусгах эхлээд тэгээд за дуунуудаа ямар ч сан дуусгасан юм чинь газар бичүүлээ тэгээд тэгээд одоо студентээр танихгүй юм чинь яаж одоо студенттэй холбогдох вэ гэдэг. Тэр киноны бүх хөгжмийн бүх хөгжмөөс гадна бүх нэг саунд байгаа шүү дээ. Бүх аудиог нь пост production дээр студид бичсэн байхгүй. Ерөөсө зургийн талбар дээр дуу аваагүй. Тэгээд тэрийг одоо манай продюсер гэдэг мөнх оргил хийжсэн. Тэгээд би мөнх оргилтой холбогдоод ингээд дуунуудаа бичүүлэх гэсэн юм аа гэж найруулагчтай хэлжсэн байхгүй. Намайг мөнх оргилтой холбоодог өчөө гээд тэгсэн чинь манай найруулагч маань яах ч байгаа гэдэг. Тэгсэн чинь яг надад нэг хитэн дуу ахамаа би тэрийг бичүүлэх гээд тэгсэн чинь тийм үү сонсолтой явуулчих гэдэг байхгүй. Тэгээд би зүгээр л нэг юм гэртээ сууж байгаа утсан дээрээ ингээд voice memo дээр бичсэн тийм ноорог дуунууд байсан байхгүй. Тэгэл тэрийг явуулаад тэгээ хэд хоногийн дараа нэг 2 хоногийн дараа ч илүү айгу эрт нэг 6 цагийн үед ч илүү ягаад ч би өөрөөр би тэрийг санд юм айгу эрт манай найруулагч оргил ах над руу бичээд хэлээ уулзъя л та гэдэг байхгүй. Тэгэл очиж уулзсан чинь оргил ах ихнэр ундраа тэгээд бас найз нь Номи гэх тэр Номи ундраа хоёроос юм юу хийжсэн. Тийм production компанид олно гэдэг. Яг artist management компанид олно гэдэг. Одоо лейбл гэсэн юм л дээ. Лейблтэй бол тэгээд дуунууд чинь таалагдаж байна. Лейблтэй чинь хамтарч ажиллахаар бол юм бол тэгэл надад айгу гой санагдаж байна тий. Дуунууд та гаргаачгүй байж баг ингэ лейбл сайн хийчлээ тий. Би бол зүгээр л дуудахын хүлээгээл байж байгаа юм. Тэгэл очиод шууд Bob Dylan шиг ингээл студ биччихэл дууга гаргаал тэгэл болчих юм байна гэж бодож ирсэн. Тэгэл гэтээ бас мэдээж тгийг үлдээ те. Миний дуунууд айгу түүхэн яасан таа зүгээр л ганцаараа ингээ гитар дээр бичсэн юм чинь тэрийг цаашаа хөгжүүлэх хэрэгтэй, өөр хөгжим оруулж ярих хэрэгтэй. Тэгээ зөндөө оролдож байгаа, хичээж байгаад ямар ч сан нэг 15 онд Someday гэдэг дуугаа бичиж гаргаад тэгээ 16 онд Famous Man нэг гаргаж ирсэн. Энэ бол тэгж анхны цамыг л хийжсэн. Одоо тэгээ сая ярьж шүү дээ. Очиод ингээл бичээл болчихсон шүү гэж бодож байсан. Тэгэхээр ингээд нэлээ 15-оноос хойш тооцох юм бол яг ингээд 10 жил тий 10 жил болчлоо. Тэгэхээр энэ хугацаанд ингээд уран бүтээл хийгээ явж байхад за Монголын зах зээл байна гадагшаа дотгошоо явсан байх. Ер нь ямар бэрхшээлүүд тулгарч ирсэн ингээд уран бүтээлээ гаргаад бичээд хүмүүс төгөөх явц тий хүндрэлтэй зүйлүүд юу тохиолддог гэсэн бол тий. Ямар ч юм өөрийнх юм ингээд бүтээгч байгаа бол тэрийнхээ араас бол өөрөө л хөөцөлдөх хэрэгтэй тий. Хүнд найдах шүү дээ. Тий яг хүн найдаал тэгэл за одоо миний юм хийгээд үгүй шүү гэх биш тий. Яг л өөрөө араас нь хөөцөлдөх хэрэгтэй. Өөрөө араас нь хөөцөлдөж байгаа яг ажил хэрэгч байгаад яг тэр ажлыг бүтээхийн төлөө ингээд заавал явж ижил өөрөө явж ижил тэрийг бүтээх хэрэгтэй. Тэг надад бол би анханасаа бол ер нь тиймэрхүү тийм одоо сургамж авсан гэх юм уу. Тийм тэгээд бас юмыг ингээд нэг collaborate гэдэг нь шүү дээ. Хүмүүстэй ингээд хамтарч ажиллаад тий. Тэгээд дундаасаа ингээд гоё бүтээл гаргаад тэг хүмүүстэй хамтарч ажиллах бол айгу бас хэцүү. Тэгээд тэр нэг зөв байдлаар ингээд ивэн олоод нэг ажиллах хэрэгтэй тий. Тэгээд тийм тэрийг нь бас яг ивэн олоод ажиллаж чаддаг юм шиг санагдав. Хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулж чадаад байна гэсэн үг шүү дээ тий. Тийм хүмүүсийн хоорондын харилцаа тэгэл хүмүүсийн цаг зав тэгэл
Тийм дээрэс нь аягүй creative юм чинь бол яг тийм уран бүтээлч юм хийж байгаа тохиолдолд бол тэгэл хүн бол чи нэг санаа гаргасан бол тэр санааг чинь шууд үгүй гэхэр чи нөгөө хүн чинь бас ингэ сэтгэлээр унах ч юм уу тиймэрхүү байгаа шүү дээ. Тэгэхээр нэг хүмүүсийг нэг бүгднгээс нэг хувь нэмрийг оролцуулаад яг өөрөөснөөс гоё юм гарч байгаа тэрийг нь бас яаж зөвөр хүлээж аваад хэрэглэх үү те. Ер нь бол тэр талыг бүгдийг менеж хийх хэрэгтэй. Тийм. За ойлголоо. Тэгэхээр хүмүүс бол тэгэл айгүй авьяастай шүү дээ. Тэгэл хүмүүс мундаг шүү. Тэгэл би тэрийг нь бол үнэлээд нэг зөв яах юм бол хамгийн уран бүтээл хамгийн ганцаар хийснээс хамаагүй дээрлдэг. Гол нь жоохон нэг хүлээх гэдэг те. Тэрнээс бусдаар бол уран бүтээл гоё гарах нэ гэж шүү дээ. За тэгвэл одоо манай дүлгөөн маань одоо инди фолк төрлөөр уран бүтээл хийж байгаа шүү дээ. Ер нь тэгэхээр түрүү ярианд дэжсэн нэг анх сонсдог хүмүүсээ дагжил хийдэг гэсэн хэрэг ер нь анхны одоо инспирэшн авч ирсэн тэр артистууд ямар хүмүүс вэ? Анхны инспирэшн авч яг зөндөө хувирсан л да. Тэгээд 10 жилд тийм шилжилтийн насн дээр тинейжер байхдаа сонсдог хөгжим бол одооноос ингэ өөрчлөгдсөн те. Гэхдээ тинейжер байхдаа бол би айгүйх тийм pop rock энэ төр айгүй сонсдог гэсэн. Punk rock, emo, pop тэгэл жоохон R&B энэ төрөөс сонсно. Тэгэл тэр дуунууд одоо хамтлагууд гэх юм бол Green Day юу сонсдог, Blink-182 сонсдог. Тэгэл Paramore, өрчин одоо Yellow Card, Fall Out Boy одоо хамтлагууд нь байд юм уу яг байж л байгаа л да. Тэгэл тэднийг бол айгүй сонсдог байсан. Тэгээд айгүй boy band-ууд айгүй сонсдог бүр жоохон байхдаа тэгэл эргэн тойронд бүгдээрээ нэг Westlife энэ төр сонсдог байсан шил. Би бол амар Blue fan байсан. Нэг Blue гэдэг хамтлаг байсан тийм. Blue-ийн fan байсан. Тэгэл Монголд иржсэн шүү дээ. Тогн тасарч дундуур. Харин тий дундуур нь тогн тасарсан. Бид тоглолтыг үзчихсэн байхгүй. Тийм үү тий. Тогн тасараад амжилттай болсон. Харин тий тэгэл амар санаа зовчихсан. Амар өмнөөс нь амар ичсэн тэгэхэд бол айгүй хэцүү санагдсан баха. Тэгэл хаа байсан тий Монголд ирээд тэгээд яхад бол тогмог нь тасраад. Гэтэ бол би бол бүр ингэж хуучны фан байсан тий. Тэгэл хэдэн жил сонсоогүй байсан л та. Гэтэ ингээд харахад бол бас ингээд сэтгэл догдол айгүй догдолж байгаа юм чинь. Тэг бүр онгоцны буудал дээр эрэхтэн хүртэл би яагаад ч хэлээд очиж ирсэн юм аа. Би тэгэхэд ямар ч зүгээр л өөрөө сайн дураар биш нэг өөр ажиллаар явцсан очиж ирсэн юм аа. Гэтэл ингээд харахад бол айгүй гой санагдчихсан. Тэгэл би ч жоохон байхдаа бол бүх клип мэп тэгэл тийм баримт кино мөн бүгдээ би ч ер нь юмны амар фан болдог байхгүй. Тэгэл яг Blue гэдэг хамтлаг юм бол бүр улаан фан байсан. Тэгээд яг ингээд зөвхөн дэлгэцээр хардаг байсан хүмүүс ингээд яг амьдаар харсаж айгуу гой санагдчихсан. Тэгээд Blue-ийн фанасан McFly гэдэг хамтлаг байсан. McFly одоо ихтэй байхаа байлцсан баха. Тэгээд тэр бол яг нэг 13 4-тэй байхдаа тийм хамтлаг сонсдог байж байгаа. Тэгээд сүүл рүүгээ нэг 17 настай байхдаа 16 17 настай байхдаа илүү нэг тийм инди хөгжим сонсч эхлээд. Тэгээд тэгэд чинь бас яг 2017 он болж байсан. 7-8 онд тэгээд тэр үед бас айгүй шин хамтлагууд тийм гараад тэгээд инди хөгжим чинь бас жоохон тийм шин давлгаа үүсчихсэн. Тэг яг тэр давлгаанд навтаад яг 10 жил тахта тэгээд коллежийн их сургуулийн эхний 2 семестр энтерт бол яг бүр яг инди хөгжмийн давлгаагийн сайхан тэр ride хийгээл тэг явж ирсэн. Тэгээд The National, Arcade Fire, Beirut, Grizzly Bear гэх тийм хамтлагуудыг айгуу сонсч байсан тийм. За их сонирхолтой түүх байна. Одоо бас гой хамтлагуудыг хэлж ин л та бас нэг Westlife Enter гэдэг бид чи кассетээр нь олж авдаг ч байлаа намайг жоохон хадгаж сонсдог байсан. Тэгэд яг одоогийн байдлаар бол плейлист нь ямар артистууд байна? Ер нь юу сонсч байгаа? Сонирхолтой байна л та. Одоогийн байдлаар бол за сүүлийн үед сонсоод байгаа хамтлаг бол Turnstile гэдэг хамтлаг байгаа. Тэр нь бол ийм hard rock punk гэсэн мөртлөө нэг жоохон тийм electronic тийм тайвшрал мэдрүүлсэн тиймэрхүү хөгжим хойлцсон гоё сонирхолтой хамтлаг саяхан Never Enough гэдэг цамаг гаргасан. Тэний өмнө 2 3 жилийн өмнө Glow On гэдэг хамтлаг цамаг гарч ирсэн. Тэр ч гэсэн гоё. Тэгээд яг одоо 4 дахь цамаг дээр нь явж байна л да. Тэгэхээр жоохон хожим энэ хамтлагийг бол олж мэдсэн. Гэтэ энийг бас аягүй сонсож байгаа.
манай хүү 3 настай. Тэгээд манай хүү ч гэсэн нэг дууг нэг сонсох дуртай. Тэнд гэсэн чинь амар юм рок дуу байхгүй. Тэгэл орилж марилдаг. Тэгэл 3 настай манай хүү тэрийг сонсоод явж ийн гэхээр бас айгүй нэттэй. Нэг Peppa Pig сонсож байгаа бол нэг punk rock hard rock punk сонсоод айгүй гоё байгаа шүү дээ. Тэгэл өөр чинь юу сонсож байгаа вэ? Өнөөдөр Lion La Havas-ыг эргэл сонсч ирсэн. Тэгэл зүгээр жирийн үед бол айгүй их jazz сонсдог. Манайха гэртээ тийм Google Home таахгүй. Тэгэл өглөө босоод за Google Bill Evans тоглоорой гэдэг. Тэгэл Bill Evans-ийг төгөлдөр орчдөг. Тэгэл Bill Evans-ийг сонсох туртай. Ямар гоё. Dorothy Ashby гэдэг юм. Bill Evans. Тийм би нөө анх анимегийн артталт нэг тэр одоо Bill Evans-ийн оролцсон аниме нэг үзсэн байхгүй. Тэр тэрнээс сонсох дуртай болсон. Оролцсон гэдэг дууг нь ашигласан. Тийм. Японы аним. Тэгэд нөгөө нэг ханхуу илүү охин билүү гэдэг тийм хэрэгтэй. Тэгээ Bill Evans-ийг олж аюулсан тийм одоо favorite tune орцсон байгаа Spotify playlist дээр. Nice. Yeah. Тэгэл гэтээ ингээд би ингээд бүр ингээд жоохнойгоо харьцуулахад бол одоо бол хөгжим сонсоход хамаагүй багассан. Тэгэл жоохон бахтаа бол бүр өглөө босоод шууд чихвчээгээл сонсдог. Тэгэл ерөөсөө ингээд баг чимээгүй орчинд байж чадахгүй. Заавал хөгжим сонсч яадаг. Гадуур алхахтаа хөгжим сонсдог. Автобусын суугаа явж байхдаа хөгжим сонсдог. Орондоо орохтаа хөгжим сонсдог. Тэгэл бүр ингээд баг өдрийн 24 цагийн 12 13 14 цагт ингээд хөгжим сонсдог тий. Тийм байсан. Тэгэл гэтээ одоо бол хөгжим сонсоход хамаагүй багассан л да. Тэгээд яг мэдээж цаг завч гисэн багассан. Гэтээ бас өөр ингээд нэг тийм медиа сонсож байгаа медианаас өөрчлөгдөд л да. Айгүйх подкаст одоо ингээд оролцож байгаа. Одоо подкаст сонсдог болсон тий. Тэгэл тэгэхээр нэг хөгжим сонсох цагнаас нь бол жоохон арай багасаад байна ондай. Гэтэл яг мэдээж хөгжмийг бол сонсоод ингээд дагаад явахыг бол хичээдэг. Юу сонсож байна? Би бол замбраагүй яг. Гэхдээ ерөнхийдөө голцоохон инди талтай. Манай найз хүн чинь яг энэ чиглэлээр сонсдог. Тэгээд манай найз хүний сонсдог сонгож нөө надад зөрөж ингээд плейлист өгдөг байхгүй юу? 20 дуутай ингээд яг өөрт миний одоо Letterboxd дээр миний үздэг кинонуудыг үзэж чагаад яг ийм кинонууд үздэм чинь энэ дуунууд зохиох гэдэг өнгө. Тэр надад баг нэг 90% матч таарж байгаа байхгүй. Тэгээ би бүр найз хүнийхээ бэлж өгсөн плейлистийг сонсдог. Тэгээд яг нөгөө хөгжмийн амт нийлдэг. Тэгээд ингээд лист нь явуулчихна. Spotify линк болоод тэрийгээ сонсоод голцоохон инди хөгжмөд байгаа. Дунд нь нөгөө солонгосын Hyun тэр бас орсон байгаа. Би нэрийг буруудаж юм магадгүй шүү. Нэг ийм зурцсан юугаар төрслөд байдаг үлээ тий. Тэгээд бүр янз янзын амтлаг байгаа. Тэгээд сүүлд нэрийг санахгүй байна. Ингээд сонсвол дандаа жоохон инди талтай байгаа. Ягаад ч юм тэгээд нэг жоохон зөөлөн вайптыг би сонсд юм шиг байгаа. Тэгэл яг тэрийг мэдрэл манай цөнгөл энэ хонгод дандаа яг санал нийлээд идэв. Тэгвэл бас миний вкустэй ч гэсэн ерөнхийдөө бол таарах юм шиг сонсож шүү дээ. Тэгвэл гоё ингээд яг өөрт чинь зориулж ингээд юунууд дуунууд ингээд бэлдэж өгдөг ч юм бол аягүй гоё сонсож шүү дээ. Тэр би ингээд маш гоё хүлээж авсан. Дээр нь тэр би ингэдэг байхгүй нөө. Бэлэг гэдэг чинь заавал юм битээр биш те. Бит бус бэлгийн хамгийн дээднээ гоё гэдэг аягүй баярлдаг байхгүй. Тэр би хамгийн анхудаа плейлист авчаад тэр плейлист нэг энэ дуу ингэ санагдсан ингээ гараараа захиавч өгчсэн. Тийм л үүдтэй тийг сонсдог. Вау та яшин тэгвэл яг тэргээр айгуу гоё бондолд юм биш үү те. Тэгэл одоо л хүмүүс биний нэг тэгж зориулж плейлист энэ төр хийх нь багассан байж магадгүй те. Бүгдээ зүгээр тийм Spotify дээр ингээл бэлэн бүх юм нараас нь ингээд бүх юм бэлэн болцсон те. Ингээл тэгэл алгоритмаар ингээл сонгоо яцдаг те. Харин тий яг үнэ одоо нэг дуу хайж явах нь цаг хугацаа байхгүй. Тэгсэн чинь хүн өмнөөс энэ яг өөртөө таарж магадгүй гэж сонгоод өгч амар их баярлалтай юм биш үү. Тэгэл яг энэ яг матч над гоё таалагдж ингээд сонгож авал өөрийнхөө нэг лайк руу оруулчихж байгаа. Гоё love language юм биш үү те. Хөгжим яадаг. Тийм. Тэгэл тэр чинь айгу гоё билэг байхгүй. Яг л яг өөрт чинь ингээд хөгжимчин бол нэг мэдрэмж өгч байгаа шүү дээ. Тэгэл би өөртөө мэдэрч байгаа юмыг чам мэдрүүлмээр байна. Яг үнэ. Тэгээд тэр чинь бол айгу татна болж байгаа байхгүй те. Тэгээд яг тийм гоё мэдрэмж бэлгэлж шүү дээ. Яа. Тиймээс ингээд жоохон бахта ингээд найзуудаа CD хуулж өгдөг гэсэн байхгүй. Тухайд яг CD нэр хуулж өгдөг. Тэгэл ингээд тухайд чинь стриминг энэ байхгүй шүү дээ. Тэгэл юу гэн нэтээс хулгаагаар pirate-аар татаж авч байгаа LimeWire-аар ингээд татаж авч байгаа. Тэгэл тухайд ингээд хөгжим жоохон илүү ховор байсан юм санагдсан юм а тий. Ингээл бүх юм ингээд нэг app руу ороод бүх хөгжим ингээд бэлэн байхгүй.
Тэгэл яг өөрөө олцсон бол тэрийг нандин сонсоод тэгэл олон их сурулчаараа. Харин тийм тэгэл тэрийг би найздаа сонсгоно гэл. Тэгэл нөгөөс нь энийг хаанаас яаж олсон юм гээл те. Тэгээд CD-г нь бэлдэж өгөөд тэгээд дарааллын дууныхан дараал мараатын хүртэл ингээд яг ингээд айгу нарийн сонгож өгдөг. Энэ дуун ийшийг яаж шилтэж байгааг сонсороо масараа гэж байгаа те. Яа. Харин тий яг наач ихгүй юм блэ яг шилжтэн тэг би сонсчоод яг энэ дууны тахилтынд яг тэр хэсгийн хөгжим надад үнэхээр таалагдлаа. Бүр ингэж дотроос нь гаргаж ив сонгож авч байгаа тайлбарч хэлдэг байхгүй. Тэг тэр их гоё юм блэ яг сая хэлдэг шиг энэ хэсэг гэдэг шиг бүхэлдээ бас заримдаа таалагдах тохиолдол байна тий. Нэг хэдэн секунд гоё орж ирдэг ч юм уу тий. За гоё хөгжим экспресс байна. Тэгэхээр одоо манай дүдгүний бол хүмүүс бол яг дуу хөгжим чиглэлээр нэлээд танигдсан баг. Тэгтэл одоо ингэж кино зохиолчор сурж байна. Киноноос дуртай байсан гэж байна. Кино руу өмнө нэг зороо найрлагчтай би бас нэг хамт жижиг хугацаанд сурж байсан бас найзууд. Тэгэхээр ингээд клуб үсгээд хоорондын юм бичсэн гэж. Тэгээд ер нь ягаад одоо энэ кино зохиолчор сурыг гэж ботсон бэ? Ер нь энэ чиглэлээр одоо гарын ноорог зохиолууд байна уу? Хийсэн урамтад явж байгаа юу? Кино зохиолоор сурыг гэдэг шалтгаан нь бол кино зохиол хамгийн хэцүү шүү дээ. Тийм ер нь төвхтэй. Тийм тэгэл кино хийх хүслээдэг. Гэтэ ингээд кино яг юу хийх юм те? Ямар агуулгатай, ямар дүртэй, яг ямар үйл явдалтай тийм ямар стори яах юм те? Тэр нь бас айгүй хэцүү. Тэгээд тэрийг бол яалтчгүй хүн яг practice хийж ижил өөрөө яг ингээд бичээд олон зохиол бичээд тэгжиж сайжирна шүү дээ. Яг ямар ч юм дээр ингээд practice хийж сайжирч байгаа гэж хэлээ. Гэтэ ингээд зохиол бичих чинь бас айгүй сахилга бат хэрэгтэй. Яг үнэ. Яг тэгвэл тэр чи өөрөө сайн дураараа ширээн дээрээ сууж агаад тэгээд зохиолоо ингээд гаргах хэрэгтэй шүү дээ. Тэрний оронд бол сайхан Netflix үзчихэж болно шүү дээ. Эсвэл сайхан хоол идчихэж болно шүү дээ. Эсвэл нэг шал зүгээр л өөртөө тийм цаг гаргаж ингэж явах хэрэгтэй тий. Тэгээд дээрэс нь тэр чинь ингээд сэтгэл зүйн хувьд ч юм уу эсвэл нэг юм psychologically айгу бэрхшээлтэй санагддаг байхгүй. Ягаад гэвэл одоо өөрийгөө бол кино мэддэг, кино вкустэй гэж боддог тий. Тэгээд өөрийнхөө ингээд бичмээр байгаа юм бас нэг мэдэрч байгаа тий. Би нэг иймэрхүү юм хийчих юмсан гэд. Гэтэ ингээд бичсэн чинь шал ондоо байдаг байхгүй тий. Тэгээ хиймээр байгаа энэ хэмжээнээсээ ийм зайтай байдаг байхгүй тий. Тэгээд яг энэ зайг ингэж яахын тулд одоо нэг хүрхийн тулд айгуу их тийм practice хэрэгтэй тий. Гэтэ ингээд өөрийнхөө нэг хүсэж байгаа юмнаас ингээд шал хол чанарын хувьд бол шал хол юм бичээд ахаар чинь бас айгуу ингээд тийм сэтгэлээр ундаг байхгүй тий. Хямардаг тэгэл гэтэ жоохон тэрийг давах хэрэгтэй. Зүгээр л хамаагүй ингээл бичээд байх хэрэгтэй. Тэгэл тэр дундаас нь бол мэдээж шууд нэг ихний бичсэн юм нь бол шууд гоё гарна гэж байхгүй шүү дээ. Тэгэл тэрийг айгүй олон ноорог бичиж ийж айгүй олон драфт бичих хэрэгтэй. Эсвэл тэрийг бичиж байгаа болохгүй байх юм бол хаяад өөр юм бичих хэрэгтэй ч юм уу те. Тэгэхээр team practice team сахилгат дисциплин бол хэрэгтэй. Тэгээд тэр нь бол одоо байхгүй. Тэгээд уудлал хитэн богино хэмжээний зохиолын төрөл биччихсэн мө өмнө. За. Тэгээд тэр яагаад чинь тэгэл ерөөсө хийгээгүй. Гэтэ би яг зохиол бич сурмаар байна гэдэг. Тэгээд нэг өөрийгөө нэг жоохон хүчилж байгаа хэлбэр юм байна да. Тэгээд яг кино зохиолоор сураад тэгэл очиод кино зохиол бичээд сургуулиасаа төгсөөл тэгэл шууд тэрийг хийн мэн гэсэн бодолтой байж байгаа байхгүй. Тэгэл гэтээ сургуулиар очиод яг ингээд зохиолоо бичсэн чинь яагаад чинь ерөөсө айгу муу гараад ирсэн. Айгу мяа зохиолууд гараад ирсэн. Тэгэл тэрийг за энэ бол одоо болохгүй юм байна. За next одоо юу ч үгээл. Тэгэл тиймэрхүү байдалтай байсан. Яа. За тэгээд битсэн байна. Ер нь бол яг нь би бас нэг яг 6 сар сурсан л да кино. Тийм хоёулаасаа ярьжсэн тийм. Тэгэхээр нэг сая өөрөө жилдгэр маш их сахилга бат аягүй чухал юм байна. Яг л чинь нэг маш хэцүү ажилдаа орд юм байна. Хашраад хүн босон явцдаг. Тэгээд тогтмол өдөр болгон бичиж түрүүнээс юм гардаг байтал би бас ингээ хаяад нэг кино зохиолч зүлгэх ёстой. Өдөр болгон зүлгэж сайжирна гэдэг. Тийм зүлгэлт юу ч байхгүй орхицсан байгаа. Тэр нэг үнэхээр хэцүү гэдэгтээ санал нийлж байна. Тэр яарч хийсэн юм бол угаасаа л хэцүү болдоо шүү дээ, тий. Тэгэхээр одоо чинь хоёулаа жишээ авах юм бол Холливуудын найрлагч La La Land-ийг найруулдаг Damien Chazelle бол одоо өөрөө зохиолоо бичиж байгаа. Гэхдээ түрний Harvard-д хамт сурч ирсэн дүрмэд дотор өрнийх нь найз нь бүх хөгжмийг бичиж өгдөө шүү дээ, тий. Тэрэн шиг одоо өөрөө ч хувьд ингээд кино зохиол сурчлаа. Тэнгүүтээ киноныхаа хөгжим энэ хоёрыг нийлүүлээд ингэж юм
бадсан уран бүтээл хийхсэн ер нь бодолтой байгаа юу? Энэ талаар ер нь юу гэж боддог вэ? Яг зохиол кино зохиол бичих тул би бол хөгжмийг нэг боддог. Хөгжим дуу бичихтэй кино зохиол бичих чинь бол яг жоохон ондоо процесс. Гэтэ гэс бодоод үзэхээс адилхан юм шиг. Гэтэ яг өөрөө яг дуунуудаа бичээд хөгжмийн зохиогоод хөгжмийн хийгээд тэгээд бас кино хийх үү гэхэлэр яг одоохондоо л яг тийм төлөвлөгөө бол байхгүй л. Би л зохиолоо бичээд тэг яг хэрэгтэй бол хийх л ах л та. Хийж бас чадах байх л та. Гэтэ бас өөр хүмүүстэй өөр хөгжимчнтэй өөр композер энтертэй бас ажиллаад тий. Надад бол тийх хүсэл бол байгаа. Тэгээд бас өөрөө айгуу саундтрак сонсдог. Тэгээд сүүлд айгуу гоё саундтрак байсан. Тэгээд Sometimes I Think About Dying гэдэг кино байдаг. Амар хүнд тайтлтай. Гэтэ амар хүнд нэртэй. Гэтэ кино нь айгуу айгуу гоё мэдрэмж өгсөн гоё кино. Тэгээд хөгжим нь бас айгуу тийм dreamy хөгжимтэй. Тэгэл тэр кинонд бол баг хөгжмөөс нь л дурлсан. Тэгэл хөгжмийг би бүр пянзаар авч ирсэн байхгүй юу. Саундтракийг бүр пянзаар аваа. Тэгээд хаяа зүгээр л Sometimes I Think About Dying гэдэг киноны хөгжмийн сонсох туртай. Тэгээд пянзаар авсан чинь нөгөө композер нь бас гоё нөгөө хөгжмийнх нь нот байгаа шүү дээ. Тэрэн дээр нь ингээд баярлаа энтергээ бичсэн. Тэгэж илгээжсэн. Тэгээ аюу гоё гоё саундтрактай. Тэгэхээр одоо тим хөгжим хийж чадж байгаа хүмүүс бол байна шүү дээ. Тэрийг бол би тэр тим хөгжим бол би хийж чадахгүй тий. Гэтэ бас ингээд гоё хүмүүстэй өөр гоё авьяаслаг өөр мондөг хүмүүстэй ингээд ажиллаад явах нь надад айгүй гоё. Би бол тийх хүсэлтэй байгаа. Яг тэрийг хийдэг хүмүүстэн дээр нь хийлгэн мөрөөс гэдэг санаа шүү дээ. Damien Chazelle-ийн зохиолуудыг уншижсэн уу? Зүгээр нөгөө драфтууд нийтээс хэсгэр гарч Google-с шууд ингээ хайгаар гарч ирдгүү. Боловсролын шугамаас ийм өртөлтэйгээр ингээ пак гараад ирдэ шүү дээ. Аль уншижсэн. Тэргээр гарч ирээд их нийтийг хараад за гэд өнгөрчээсэн. Бүрэн бол уншаагүй. Яа. Тийм кино зохиол бас уншаад ахаар нэг учрыг нь олд юм билээ. Би сая сургууль дээр хахад айгүй болон кино зохиол уншиж байгаа шүү дээ. Ангийнхныгаа ч кино зохиол гэдэг уншиж байгаа. Тэгэл өөр ингээд хийгдсэн кинонуудын зохиолууд ч уншиж байгаа. Хийгдээгүй ингээд хүмүүс хийх гээд оролдож байгаа зохиолуудыг ч уншиж байгаа. Тэгэл айгүй зохиол уншаад ахаар юу нь ажиллаад байна, юу нь ажиллахгүй байна. Энэ зохиол яагаад ингээд сайн болсон байна, энэ яагаад муу болсон бэ гэдэг ялгааг нь мэдж эхэлдэг. Тэгээ Damien Chazelle үнэхээр л мундаг зохиолч. Damien Chazelle үнэхээр мундаг. Нөгөө Whiplash гэдэг техник кино байгаа шүү дээ. Whiplash-ийн зохиол бол амарлаг. Тэр бүр ингээд тэр зохиол сайн байж тэгээ эвлүүлэг сайн болсон юм шиг байна. Эвлүүлгээр аягүй шангал авсан шүү дээ тий. Тэгээд зүгээр энгийн үйл явдлыг тэгж болгож байгаа гэхээр үнэхээр одоо нэг манай ментор хэлжсэн юм. Чи гэрээсээ гараад эмийн сан орох бол тий. Зүгээр энгийн байгаас анийг яг тэрэн шиг одоо Damien Chazelle яг тэр томьёолт нь орлоо зөв хийж чадвал үнэхээр сонирхолтой түүх болгож чадна гэж байгаа байхгүй. Тараашаан доонж юм гэдэг. Тэрийг хийн болохоор эзэмшсэн юм шиг байна гэж би бодоод байгаа. Damien Chazelle-ийг. Тий. Damien Chazelle-ийн Whiplash-ийн зохиолыг уншаад тэгээд дуусахад нь зохиолоо ингээл уншаад дуусах гэж шүү дээ. Яг л киног үзсэн юм шиг мэдрэмж авдаг. Тий. Яг л ингээ киног үзсэн юм шиг тэр нэг эмоц байгаа шүү дээ. Тэрийг нь бол зохиолоосаа ингээ шууд харагддаг байхгүй. Тэгэл сайн зохиолыг бол уншаал энэ л угаасаа л сайн зохиол энийг хий гээл. Тэгэл яг зохиолыг нь бол бүтнээр нь уншаарай. Тэгэл сайн зохиолууд бол яалтчгүй мэддэгдэм билээ. Тэгэл сүүлд юуг уншиж хахт чинь Coen Brothers-ийн Fargo гэдэг кино байдаг шүү дээ. Галзуу тий. Fargo-г бас зохиолоор уншсан байхгүй юу? Тэгэл бас амарлаг. Тэгэл бас киног нь зохиолоор уншаад киногоос угаасаа мэдчихэж байгаа юм чинь зохиолоор уншаад юугаараа ингэ зүрсэн байх гэдэг юмс харах аягүй сонирхолтой тий. Тэгэл Coen Brothers ч угаасаа masters. Тэгээ тэдний зохиолыг уншихаар нэг хилүү тутаа юм байхгүй. Хүмүүс чинь ингээд зохиол бичгээр нэг амар нуур шүү, амар их юм тайлбарлал байдаг. Гэтэ тэдний зохиолыг уншихад бол амар юм айгүй efficient, айгүй lean. Тэгээд яг л хэрэгтэй юм удаа ингээд бичсэн байдаг тий. Тэгэл айгүй зохиол уншаад ахараас энэ бол тэр бол зохиол бичгийн бараг 50% нахаа. Зүг. Тэгвэл зохиол уншиж байгаа юм. Бидний сургалтын дээр болохоор яг киног нь үзүүлж байгаа зогсоож жагаад бүх зохилтуудын самбар дээр тэмдэглэж аваад бодлого шиг бодолдог гэсэн аахгүй. Тэгэхээр яг үзэж байгаа хүмүүс нөө жоохон тайлбар хийхэд нэг зохиол гэхээр хүмүүс маань
шууд нөгөө уран зохиолын ном шиг нь ботчихё гэж байгаа. Тэр кино зохиолын script writer буюу script-ийг хэлж байгаа тийм хоёлын ярьж байгаа. Screenplay уншаарай гэж байгаа юм. Яг кино зохиол сонирхож байгаа л дээ. Тий, тэгэл ер нь бол нийтээс олдсон шүү дээ. Одоо Damien Chazelle, Whiplash-ийн script гэж хайх юм бол PDF шууд гаргаад байна. Надад баг 200-300 зохиолууд байгаа. Би явуулъя. Тэгэл тий. Тэгээд түүл би шууд авъя. Тий, та сургалтын дээр ямар кино үзчихсэн? Бид нэг юм 50 киноны лист гаргачих. Тэгээд өглөө 8-аас хичээллээд орой 6 тардаг. Тэгээд шөнө 4 кино үзэх талбартай. Тэгээд үнэхээр бардгүй байсан. 4 кино. Хоёрыг нь чүү үзэл өглөө нь очиод тэгээд ингээл яаж амжих юм бэ? 4 кино сэнсэрдэг байсан л та. Албаар шахдаг байсан юм блэ тэр нь. Угаасаа 4-ыг нь үзэж амжихгүй гэдэг нь мэдээд нэг даалгаврыг хөгдөг байсан юм блэ л дээ. Тэг ямар кино үзсэн? Ямар кино? Хамгийн санаанд гэвэл юу вэ? Sleepless Seattle гэж байгаа. Том Hanks-ын тоглож байсан. Тэрийг яг задлж ингэж явжсэн. Бас тэгээд юу Peter Jackson-ы нэг динозавртай чи ямар кино байлаа. Оо. Юу King Kong тэрийг яг ингэж цогцолтын тайлбарж өгч ирсэн. Тэгээд одоо Том Крузийн нэг хуульчтай кино гэдэг юм а нэрийг марчиж тэр мэргээд амар сонин бид нар үзээгүй тэгээд нэг You Can Handle the Truth гэдэг нэг Nicholson тэгээд Jack Nicholson таамд үстэй тий. Vanilla Sky лөө биш ээ. Тэр болохоор нэг цэрэгтэй кино. Тийм. Нэр нь марч улаан эрхчлээ хвчлээ. Тэр нь яг юм хуульч байдаг байхгүй нөгөө Харвард төгсөлтэйг шууд нөгөө хуулийн фирмд орсон чи тэр нөгөө map бидэг. Тэрнээс яаж гарах гэж зогтааж байгаа. Тэр нь аль юм бол та. Нэр нь би одоо марч. Тэгэд бүр айгүй сон дээр үеийн кино үзсэн. Одоо нөгөө нэг Альберт Хичкок биш үү бүр 50-д энэ мундаг бүхэн ихэнх найруулагч тэндээс инспирэшн авдаг гэсэн. Тэр хүний нөгөө нэг арын цонх уу юм Rear Window тэгээ Vertigo онтрыг ингэж үзүүлээд тайлбарлаад энэ ингэж бүх цогцолтуудын нэг кино хүн үзээс бол нэг яг хугацаанд үзэл дуусчих тий бид нар нэг киног хараг 4-3 цаг тайлбарлаж байгаа. Зогсоож байгаа тэгэл sequence болгоноор ингэж самбар дээр математик шиг юм бичээл. Тэг сурчсан миний аргаар л. Тийм. Тэгээ Hitchcock-ийн юу байт юм аа? François Truffaut гэдэг бас Францын найруулагч байдаг байхгүй. 400 Blows тэгэл Jules and Jim гэл кинод хийжсэн. Hitchcock шүү дээ. Hitchcock чинь Англидаа эхлээд болон production designer гэдэг нэг тайзны зураачаар анх эхэлжсэн карьер тий. Тийм анхны карьер. Тэгээд эхлээд реклам дээр ажилладаг байж байгаа. Тэгээд тухайн үед бас Hitchcock-ийн анх эхэлж байгаад бол кино дуугүй байсан. Нөгөө харцагаан тэгээ дээрээс нь дундуур нөгөө тайтл гардаг. Тэгээ тэр тайтлууд энэ дизайн тэр хийдэг байсан. Тэгээд явсараад өөрөө кинонод зохиолоо хийдэг, өөрөө кино найруулдаг болоод тэгэхээр Англид нэг хэдэн кино хийж байгаа. Тэгээ дараа нь Холливуд руу шилжээд Холливудаас кинонод хийдэг болоод тэгээ Hitchcock ч юм бол угаасаа тухайн үедээ ч гэсэн амар лаг байсан. Одоо гэтээ ингээд ягаад ч Америкт ингээд миний нэг аюу тийм commercial pop кинонд хийдэг гэж боддог байсан. Тэгэл нэг критикэд нь бол мань нэг жоохон тоодгүй ч юм уу тий. Гэтэ Францд шүү дээ. Францд бол од. Hitchcock бол тэгээ Францууд ч амар лаг мэдрэмжтэй шүү дээ. Угаасаа birthplace of cinema тий. Тэгээд яг тухайн үедээс new wave cinema болж байсан. French new wave болж байсан. Тэгэл нэг Cahiers du Cinema гэдэг French new wave дээр ингээд яг French new wave-ийн том найруулагч нар нь бол тэр нэг journal байсан, сэтгүүл гаргадаг байсан киноны тухай. Тэгэл тэнд бол Truffaut, тэгэл Godard энэ бичдэг байсан. Тэгэл Америкт бол Truffaut хэнийг Hitchcock-ыг бол зүгээр акшн кино энэ төр хийдэг гэж дүгндэг байсан мөртлөө Францд л аль энэ ингээд энэ бол мастер штэ гэдэг тий. Тэгээд айгуу гой ном байдیں۔ Hitchcock and Truffaut гэдэг. Тэрийг олж уншаарай. Тэрийг бол баг уншиж ирэхгүй ингээд юм бичлэгнэ дээ. Өө ямар гоё. Тэр амар гоё. Ингээд Truffaut Hitchcock хоёр шүү дээ. Truffaut Hitchcock хоёр тий. Бүр амар ингээд синемагийн аваргууд суугаад тэгээд Truffaut ингээд Hitchcock-ийн бүр ингээд амьдрал карьерийн тухай бүр эхнээс нь ингээд дуустал ингээд яг яаж байгаа байхгүй ярьцлага хийж байгаа байхгүй. Тэгээд тэр ингээд ном болгоцсон. Truffaut Hitchcock надад ном ч гэсэн байгаа. YouTube дээр байгаа юу? YouTube дээр баг олдох байхаа. Тийм тэгээд аудио нь ингээд баг 5 6 цагийн аудио байгаа. Яг нь цаг нэг цагаар тасалсан. Гэтэ 5-1 5-2 тэрхэд дугаарлсан бид. Тэр ихтэй айгуу гоё. Тэгээд амарлаг юутай орчуулагчтай хэлмэрчтэй дунд нь ингээд Truffaut Францаар Hitchcock англиар хэлмэрч нь бол амарлаг бараг л ингээд хоорондоо зүгээр л ямар ч тийм өөр хэлээр ярихгүй байгаа юм шиг орчуулга байхгүй юм шиг авдаг. Тэгэл тэрээ сонсон бол бас амар гоё. Тэгэл за гоё мэдээ чавлаа бас гоё түүхэн саяхыг. Би яг арын амьдралын тэгж нарийн судлаагүй юм байна. Сая өөрөөс ч ил мэдлээ. Ийм учиртай. Тийм Hitchcock-тэй бас аюу гоё. Ингээд Hitchcock кино ихтэй бас киног бас ингээд entertainment-тэй тийм spectacle гэдэг нь бас мэддэг. Тэгээд
одоо Mount Rushmore дээр уус нөгөө North by Northwest гэдэг кинон дэр нь гардаг шүү дээ. Нөгөө Mount Rushmore дээр зураг авах юм бол заавал ингээл Линкольны хамраар нь ингэж авирах хэрэгтэй тий. Парижд зураг авах юм бол Eiffel Tower-аар ингэж авирах хэрэгтэй тий. Тэгэл тэр л яг одоо бол зүгээр айгу тийм түгээмэл юуны Холливуудын юу болцсон тий. Мэдлэг болцсон. Гэтэ тэрийг бол баг Hitchcock энэ төр бол анх тэрийг хийжсэн тий. Улаанбаатарт Монгол кино гэх юм бол ингээд скватрын талбай дээр ингээд машин шатаад явах хэрэгтэй байхгүй юу тий. Ингээд яг хүмүүсийн мэддэг хүмүүсийн яг ингээд тэр хотынхан ч юм уу тий. Нэг том том set piece-тэй тэндээ хийх хэрэгтэй байхгүй юу тий. Гэтэ яг тэр бол нэг яг Hitchcock-ийн кинонуудыг тиймэрхүү жанрын кинонуудыг хийж байгаа хүмүүс бол тэр бол хэрэгтэй. Кино талаар ярьж их гоё шүү. Өшөө ингээл гоё найрлагч өөр ингээд түүхүүд бол зөндөл байна л да. Ярил энэ бас нэлээ урт сэдв болно тий. Кино талаар их гоё юмнууд байдгаа салбарлал. За хоёулаа сая кино нэлээ ярьлаа. Одоо бас нэг жоохон үндсэн тэр жоохон хөгжим рүү жоохон баг зэрэг буцаад орчих гэж бодож байна л да. Ер нь сая ярианаас бол коллеж одоо undergrad гэх бүгдийн англи дээр сурцсан юм байна. Тэгэхээр нөгөө дуу хөгжим зохиохдоо англиар зохиох нь илүү амар байдаг гэсэн үг үү юм. Тийм. Би нөгөө нэгдүгээр ангиасаа л олон улсын дунд сургуульд сурсан. Тэгэхээр миний бүх боловсрал тэгээд амьдралын маань ихэнх нь ингээд яг англи хэл дээр явцсан. Тэгэл үзэж байгаа кино, уншиж байгаа ном, сонсож байгаа хөгжим энэ их мэдээж монгол хөгжим сонсож байгаа л да Монголд кино үзэж байгаа. Гэтэ бас ихэнх нь бол англиар явцсан. Тэгээд бас коллежж гэсэн би Канадад төгссөн урлагийн төвхөр. Тэгэхээр Канадад ч гэсэн бас англиар тэгэл ер нь бүхэл ихэнх тийм creative тэгээд боловсрал маань англиар болохоор яг дуу хөгжим бичээд ихсэн чинь бас ялж англиар бичих нь илүү амархан тэгээд тийм илүү амархан санагдчихсан. Тэгээд тэр бол ингээ монголоор бичихгүй заавал англиар бичнэ гэсэн тийм зорилготой бол биш зүгээр л байгаа л тэр. Гэтэ бас би монголоор үг бичих сонирхолтой хүсэлтэй байдаг. Тэгэл одоо өвлжөөг бол монголоор өвлжөө бол миний яг монгол бичсэн анхны монголчуулаг. Тэгээд одоо нэг зорогийн кинод орсон баг болгосны дууг ч гэсэн хамт бичсэн. Тэр ихтэй энэрл матай энийтэй хамт бичсэн Royal Heart-ийн дуучин. Би ихлэд аян гаргачаад энэр явуулаад би тэгэл тэрийг зүгээр л дан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  гэж явуулсан байгаа. Тэгээд тэр нь аянд нь харуулад эний үг бичээд тэгээд тэрэнд нь ирэхээр тэгэл үгийн над руу явуулчихна. Өөрөө бас дуулаад ингээд над руу явуулчихна. Тэгэл тэрийг нь бас тэрэн дээр нь бас давхарж байгаа ажил бол ер нь тиймэрхүү байдлаар бичсэн. Тийм. Гэтэ ер нь бол Монгол англи үг дууны үг бичнэ одоо илүү амархан санагдав. Тэгэл бус хүмүүсийн дуунууд дээр ч гэсэн өгнөр л бичижсэн. Guys-ийн Мигахт ахын нэг дуун дээр англи үг бичижсэн. Сая Royal Heart-ийн Good Hair Day гэж шинэ самбарт орсон дууг нь бас англи бичижсэн. Сан Juniper хамтлагийн нэг дууг нь англи үг бичижсэн. Зүг. Яг тэр нөгөө албаар бичээд байгаа ш. Угаасаа нөгөө тогтцсон гарт эвлэгдэг гэж одоо чинь тэмдэглэмт дээр bullet point юмчигтэй хүртэл нэг англиар ингээд товчлол хурдан биччихсэн шүү дээ. Зарим тэрнтэй л баг адилхан ихнээсээ сурцсан байх болохоор тэгж ойлголоо л доо. Одоо ингээд jazz клуб нэг байгуулсан гэсэн үү? Тийм. Тэр нь ямар клуб яадаг клуб юм бол? Тийм, Farkia Jazz Club гэдэг Тойжин ламын музей баруун талд байдаг. Бас доошогоо ингээд basement руу ороод jazz club байгаа. Нэг давхарт нь Silk Road, хоёр давхарт нь Veranda гэдэг ресторан байдаг. Мэдхүү те. Мэднэ. Тэр юм биш те. Тэрийг биш гэж бод. Тийм юм байна. За ойлголаа. Тэр ахгүй. Тэрийг Farkia Jazz Club гэдэг 18 онд нээжсэн. Одоо л хэдэн жил 7 жил болсон те. Тэгээд тэрийг би хонгор гэдэг найзтайгаа хамтраад нээжсэн. Тэрийг тохойд за яг 18 онд байсан юм. 18 онд чинь нөгөө Tuesday is Jazz Day гэдэг team event-үүд зохион байгуулдаг. Айгуу сонсон нэр шүү. Тийм тэрийг хонгороол өөрөө ингээд нарийн бүрээ тоглодог. Бүс өөрөө jazz хөгжимч юм байхгүй. Тэгээд өвлжөө дээр ч гэсэн анх бүрээ тоглож ирсэн. Тэгж би анх хонгороотой танилцж ирсэн 15 онд. Тэгээд дараа нь ингээд хамтлагаа бүрдүүлээд ингээд лайв тоглолт хийхээр болоод хамтлагаа бүрд босгож яхад бол гоё турбай байвал гоё юм байна ингээд. Тэгээд хонгороо тоглолтуудаа тэгээд битээр ингээд Magnolia-ын тоглоод тэгээд хам найзуудалж ирсэн. Тэгээд хонгороо Goethe Music Lab гэдэг хөгжим бүжиг дээр
нөгөө Goethe Institute Германы сургууль. Тийм Германы байгууллага олон улсын байгууллага гэдэг. Тэд нэр ингээд Монголд jazz хөгжмийг хөгжүүлдэг тийм сургуультай. Мартин Занкер гэдэг багш байдаг. Контрабас тоглодог. Тэгээ Мартин тэр сургуулийг байгуулад Монголд jazz хөгжимчд бэлдэж ирсэн. Тэгээд хэдэн жилийн дараа нөгөө бэлтгэсэн jazz хөгжимчд нь бол сайн болоод хамтлаг болоод тэгээ jazz train гэдэг хамтлаг бас анхаарч ирж байсан. Тэгээд тэднээс ингээд хөгжим тоглолтын юм чи одоо гадуур ингээд shows тоглолтууд хийдэ гэд. Тэгээд нэг 17 18 оноос эхлээд Tuesday Jazz Day гэдэг хотод ингээд Улаанбаатарт ингээд энэ тэнд Pretty Grey гэдэг газар хийжсэн Cozy Club гэдэг одоо Cozy Club байдаг. Тэгэл өөр чи хаана ч хэлээд хэд хэдэн газар ингээд Tuesday болгон 2 өдөр болгон jazz хөгжим тоглодог тийм ивентүүд хийдэг гэсэн. Тэгээд тэр нас аягүй гоё тэгээд тэнд би бас очих туртаа хүмүүс аягүй очих туртаа тэгээд угаасаа аягүй гоё юм чинь өөр ерөөсөө ингээд jazz хөгжим хаан сонсох юм тий гоё амьд jazz хөгжим тоглол сонсох газар байхгүй. Тэгээд нэг өдөр би Tuesday Jazz Day тэр Cozy Club дээр чи хонгороо ирээд хоёлоо яриа хоёлоо гоё юм нэг ярих хэрэгтэй байна гэд. Тэгэхээр за юу ярих юм гэж хоёлоо дараа нь гоё кафед уулзаад тухтаа ирийгээд тэгээд бид хоёр Tom зэдэн штэ. За нэг ийм артын гүүрний наадталд нэг Tom байдаг байхгүй. Anyway тэнд нэг аль ийм арт яа? Нөгөө юуны сансрын ийм арт. Сансрын ийм артаар гүүрээ наашаа гараад тэгээд тэнд нэг Tom уулж ирснаа санаж байна. Сандлаа бассейны хойно гэсэн. Тийм бассейны хойно тийм. Тэгэл тэнд уулзаал хонгороо тэгэл jazz club нэмэр байна гэд. Тэгээд хоёлаа хамтрах уу гэхэр надаас тэгэл да гэд. Санаа нь гой санагдаад. Тэгэд яагаад надаа гой санагдсан бэ гэвэл хонгороо өөрөө хөгжимчин. Тэ зүгээр л хоёлаа баар нээж гой мөнгө олъё клуб нээж бутаавь гэсэн тийм юм биш тэ. Өөрөө яг jazz хөгжимчин тэ. Тэгээд яг jazz club чи ямар байх ёстойг ингээд ойлгоцсон мэдэрсэн мэддэг хүн. Тэгээд дээрэс нь би бас хөгжимчин хүн тэ. Тэгээд ингээд одоо ресторан нэх юм бол хоолн дуртай хүн хийж ижил тэр гоё ресторан болно шүү дээ. Тэгэл тэрнтэй адилхан ингээл яг jazz хөгжимчин өөрөө бол jazz тэрийг ойлгодог те. Тэр нь ямар байх ёстойг мэддэг тийм хүн бас jazz club-ийн зөв юм байна гэд. Тэгээд дээрэс нь ингээд Tuesday Jazz Day гэдэг ивентүүд айгүй хийгдсэн. Тэгээд тэр бол нэг осонд ингээд proof of concept болсон байхгүй. Хүмүүс угаасаа ирэх юм байна. Хүмүүст энэ таалагдах юм байна гэдэг нь бол ингээд харагдсан proof болсон те. Тэгээд хэдхэн жилийн өмнө бас хоёулаа ингэ ярьжсэн La La Land шүү дээ. La La Land гараад хүн болгон La La Land-ыг үзсэн. La La Land чинь тэгээд ингээд хүн болгоны тархинд ингээд айгүй сайн нүдэж өгсөн шүү дээ. Jazz club чи ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэл Sabs гээл тэгээд юу чинь бүр ингээд айгүй сайн хүмүүст ингээд Jazz club-ыг ямар байх хэвээр ингээд тайлбарлаад өгсөн шүү дээ. Тэгээд нэг нөхцөл бүрдсэн. Цаг нь зөв байсан. Гэтэ мэдээж мөнгөний олох хэрэгтэй. Тэгээд нэг $30,000 хэрэгтэй юм байна гэд. Яаж тэр тоон дээр буусан бүүм бэ? Гэтэ ямар ч сан $30,000 хэрэгтэй юм. За $30,000 гэж явцсан. Тэгээ $30,000 хэрэгтэй юм байна гэд. Тэгээд би аав ээжээсээ асуумааргүй санагдаад бас нэг өөрөө ингээд fundraising хийж үзмээр санагдаад тэгээд хонгороотой уулзаад тэр оройн над нэг санаа төрөөд ингээд нэг хүнээс $30,000 зээдэг чинь бол айгүй их мөнгө штэ. Тэгэл гэхдээ нэг хүнээс $1,000 зээл бол хамаагүй гайгүй те. Тэгэхээр нэг хүнээс $30,000 зээлснээс 30 хүнээс $1,000 зээлчигээд тэгэх юм бол эрсдлийн тарааж байгаа юм те. Нэг хүн $30,000 юу эрсдэл үүрэхгүй. Гэтэ 30,000 өрсөл үрчин те. Тэгэл яг $1,000 чинь бол мэдээж баггүй мөнгө л дөө. Гэтэл $30,000 биш байхгүй те. Тэгээд бас өөрөө бас нэг гоё юм хийж үзэж जैन те. Тэг хүмүүс чинь бас айгүй олон хүмүүс бас нэг өөрийн гэсэн гоё клубта, кафетэй тийм болчих юмсан гэсэн юм далдан мөрөдөл хүсэл байд юм шиг байна. Тэгээд бас тэр мөрөдлөө энэгээр дамжуулаад нэг жоохон тодорхой хэмжээний биелүүлчихдэг те. Тэгээд надад яг гоё санаанд багтаад идэв штэ те. Тэгээд тэрийг ингээд утсан дээр ингээд бүгдийг ингээд бүх төлөвөг ингээд бичээд ингүүл яасан ингээд тэгээ бүгдийг ингээд бичээд тэгээ тэрийг докюмент болгоод тэгээ тэрийг бүр pitch deck болгоод тэгээд бүтээр локейшн олоод хаана байж болох вэ гэдэг нэг өдөр бүр ингээд хотыг ингээд бүр метрлсэн.
Тэгээд гівэнд нэг верандагийн доор нэг газар байдаг байсан юм аа. Cellar гэдэг. Тэгээ сүүл bone soup гэдэг нэртэй болсон байсан. Тэр одоо яасан бол би ойр тийш очиж үзээгүй мэн. Тэгээ бүтээр тийш очтой байхгүй. Тэгэл доошоо буугаал орсон чинь зүгээр агуулах болцсон. Оо. Верандагийн агуулга болсон. Тэгээд нэг зөөгч ингээ хувцас олж ирсэн. Тэгэл нэг тэгээ суужсан байхгүй. Тэгэхээр окей, энэ бол яг гоё локейшн болох юм байна. Хэмжээ нь ч гэсэн яг таарч байна. Тэгээ бас ингээд хит том хиймэрг байсан. Хит том хийчих юм бол ингээд хүмүүс анхаарлаа хаашаа төвлөрлөх юм мэдхээ болчдөг. Аюу гой жижигхэн яг зөв хэмжээтэй байх юм бол юм нь ойлгомжтой. Тэгээд бас ингээд айгу том хит ингээд том болчихор хүмүүс ингээ хооронд холдоод зайн холдоод ингээд бас нэг жоохон тотон байх юм мэдрэмж нь алдагдчихна. Тэгэхээр ингээд аюу гой жижигхэн бөөрн гişэрэн дээр баг өвдгөө ингээд нэвлэлт ингээд суух чинь бас айгу гоё ахгүй тий ингээд айгу ойрхон яг концепт нь тийм. Тий концепт нь айгу гоё. Тэгэл яг ингээ гоё шатаар ингээ доошо буугаад гоё бейсмент руу орж байгаа нь ч гэсэн айгу гоё таглаа. Тэгээ бүх юм айгу гоё таарад байсан байхгүй. Тэгээд тэр төлөөгөө хүмүүстэй хэлцүүлээд манай эхнэрийн найзууд айгу ер нь бол эхнэрийнхээ найзууд айгу танилцуулаад тэгээ таньдаг мэддэг хүмүүстэй хэн байж болох вэ гэж танилцуулаад тэгээд нэг 50 60 хүн танилцуулаад тал нь окей гээд тэгээд дороохон мөнгөнд босгоод тэгэл шууд юуг нь хийж эхлээл засвараа хийж эхлээл бид хоёр 4 сард анх уулзчихсан. Тэгээд 8 сарын 16 гэхэд анх нээлттэй хийжсэн. Тэгэл зөв ялцуулсан шүү дээ. 4 сарын дотор мөнгөний босгоод клаба нээгээд тэгээд ингээд факатыг анх тэгж нээжсэн. Тэгэл 10 тэгээд нөгөө анх мөнгө зээлжүүлжсэн хүмүүсээ Patreon гэдэг тэдний бол тоглолтыг бол үрд өнгөө үзэж болно. Тэгээд нэрийг ингээд самбар дээр яарсан. Факат руу орох юм бол яг манай тайзны хажууд хүмүүсийн нэрсийн жагсаалтайгаа тэр хүмүүс бол анх факатыг нээхэд ингээд мөнгө хөрөнгө оруулж исэн хүмүүсийн нэрсийн жагсаалтайгаа. Тэгээд тэр яг манай ихнэр бүтээр нэг Сиднейд ингээд явж исэн юм аа. Тэгээ гоё музей өсчээ. Тэгээ музейнээс гараад ирсэн чинь ингээд хан дээр нь ингээд аягүй олон хүмүүсийн нэрийг бичсэн. Энэ бол манай музейд дэмждэг тийм donation өгдөг тийм хүмүүсийн нэрс гамаа гэд. Тэгээд наа чи бас гоё юм биш. Тэгээд тэрийг ингээд сансан байсан. Тэгээд дараа нь яг энийг хийх болсон чинь нэрээ тэгвэл бас гоё юм байна гэд. Тэ. Тэгэл нөгөө анх бас мөнгө зээлүүлсэн хүмүүс чинь ч гэсэн бас гоё би энийг бүтээхэд төв нэмэр оруулсан тий. Бас нэг жоохон өөр юмсэг тий. Тэгээд баг ингээд клуб нэхээс ч өмнө ингээд аудиенсэнд бэлэн тий. Тийм болсон байсан. Тэгэл 16-нд яг 8 сарын 2018 оны 8 сарын 16-нд анх үдэ нэгэл нөгөө пэйжнуудаа хамгийн анх оруулаад нэг дээж намсалал тэгэл гэтээ тэр өдөр бас нэлийн шахсаа 6 цагаас нэг хэвчтэй байсан. 5 цаг болж хахад ингээд хан бодчихсан байхгүй. Тэр хан битгий үрээрээ тэр хан бодгон хатааг байгаа шүү гэд. Тэгээд баарны ард ингээд тойлмол байсан. Тэр толийг ингээд наажсан. Тэгэл ер нь бол гэтээ ингээд тийм дедлайнтай байх айгуу чухал те. Тэгэхгүй бол 8 сая 16 биш 9 сар болоод нээх юм бол тэр тэзэж бүтэхгүй ингээд сунжраал юм те. Тэгэхээр заавал нэг юм өдөр зоочих юм бол тэгэл тэрэндээ ингээд шахаал дуусчихдаг байхгүй. Тэгэл 16-нд 18 оны 8 сарын 16-нд анх үд таалга нээгээд анх тоглолт хийгээ Jazz Train анхны факатар тайзан дарахсан анхны хамтлаг. Тэгэл 17-нд нь бас яг олон нийтэд ингээд нээсэн. Тэгэхэд бол бүр амар юм болж исэн. Бүр ингээд факат нь жижиг штэ. Нэг 100 хүн ороод юм дүрчтэй байхгүй. Тэгэл 100-аас итэрчгээр ингээд айгу бөгчөн болчтой байхгүй. Гэтэ тэр өдөр бүр ингээ ороод хүмүүс номын 50 дээр суугаад шатан дээр суугаад тэгээ бүр ингээ дээшиг оочир үссэн. Тэгэл тухайд хинж битээр хинж ингээл бизнес хийж үзээгөө, бар ажиллаж үзээгөө. Тэгэл баг кас массаж яаж хийхээ мэдэхгүй. Тэгээд амар юу болчихсон, нийтлэлжсэн тий. Тэгэл айгүй олон хүмүүс бас өнгөө уух юм гараад уугаад гарсан баха тэр дээр. Гэтэ it's fine. Яа, их гоё түүх энэ ч бизнесийн түүх болж штэ. Яг манай подкаст тохирсон маш гоё сэдвийг ярьлаа гэж бодож байна. Одоо яг ингээд одоо эзэмшигчээрээ байгаа юу? Тий, одоо хонгороо битээр л яг co-owners, co-founders гэж байна. Тэгэхээр яг хариуцсан сион тавигдаад юм аваа явж байгаа гэсэн үг үйл ажиллагаа. Тийм, тэгэл би бол одоо факат бол нэг оролцдоггүй. Эхэндээ эхлээд нэг учрын олох гэж нэгэн завсан. Яг тэгвэл ямар ч юм чинь нэг жоохон системтэй байх хэрэгтэй шүү дээ. Тийм системтэй тэгээд нэг ажил нэг жоохон ойлгомжтой, хийх ёстой ажилд ойлгомжтой. Гэтэ мэдээж бас хүмүүс л ажиллаж байгаа юм чинь бас сайн найдвартай хүмүүстэй болоод тэгээд эхний хэдэн жилдээ бас тэгээд ядчил 2 жил болоо ковид болсон тий. Гэтэ эхний 2 жилдээ бас нэлээд алдарнаас гаргасан янз бүрийн юм турч үзсэн тий. Гэтэ ерөөсөө ингэж юу
нэг доголдохгүй нэг явсаар гаал тэгэл үргэлж ингээд бид нар юмудаа сайжруулахыг боддог. Сайхан энэ жил гэхэд бол бид нар шинэ хөгжим авч тавьсан. Шинэ хөгжимтэй болоод, шинэ системтэй болоод англи хан мана будаад нэг дэвтэрхий санал манал сольдог ч юм уу. Тэрнээс ахвалал үргэлж нэг имийг ингээд сайн мейнтейн хийж чадахгүй айгүй амархан зэврээл бодог хуулаад эхэлдэг те. Тэгэхээр гэтээ эхэндээ бол ингээд ямар ч нэг бага босгоод тэгээд нэг юм үйл ажиллагаа системийг олоод тэгээд нэг тэрийгээ олох гэж бас нэг жоохон бодолж хагаад тэгээд одоо бол нэлээ айгу хөл дээрээ тогтцсон. Тэгэл хонгороо л яг юугаа хариуцдаг. Нөгөө лайн апа тоглолтоо хариуцдаг. Тэгэл Faircat бол тийм яг бар клуб гэсээ илүү тийм хөгжмийн venue. Тэгээ барыг тийм соёлын төвч гэх юм уу те. Хүмүүс тэнд ирж монголчууд ямар хөгжим хийж байна. Улаанбаатараас хотоос Монголоос ямар хөгжимчд дуу хөгжим гарч ийн те. Тэрийг очиж сонирх боломжтой газар. Тэг дээрээс нь гадны хөгжимчдээс аягүй ирж дуулдаг. Тий, тэгэл энэ бол одоо л хөдлөөр боссон. Тэгэд энэ жил бид нэг гадаадын шагналд нэр дэвсэн. Music Cities Award гэдэг тим юм болд юм бэлээ. Тэгээд тэр нь хотын хөгжлийг хэрхэн хөгжмөөр дамжуулж хийх вэ ч юм уу тий. Эсвэл хотыг яаж хэрхэн хөгжмөөр баяжуулах вэ гэдэг тийм сэдвтэй. Тэгээд тим байдгийг бол мэдчихэ. Тэгээ тийшээ аппликейшн явуулсан чинь ямар ч та нар гоё нэр дэвчлээ шүүгээ тийм мэйл ирсэн. Тий. Official selection болсон байна тий. Тий, official selection nominated болсон. За гоё мэдээ шүү. Би яг энэ jazz клубын яг мэдсэнгүү л дээ орж исэн. Гэхдээ байгуулсан хүн өөр их гэж өстой мэдсэнгүү. Нөгөө нэг манай нэг хөрөнгө оруулагч Сингапур дээрээ тэгээд хаашаа оруулах гэж яг тийш оруулаа. Тэгээд яг тайсны хажуу талын ханны хажуу талын бүдэн байгаа. Номын хантай номтой. Яг тэнд зочсон. Энэ ямар гоё судлаа гээд. За их сонирхолтой төв мэдчихлээ. Одоо тэгэхээр жоохон бизнесийн талаас асуух гэдэг юм л та. Яг мэдээж хэрэг энэ бол ашиг олохтой биш гоё яг гоё тэр уур амьсгалыг мэдрүүлэх гэж байгуулсан гэж байна те. Одоо соёлын төв гэдэг утгаар нь те хүмүүсийг. Тэгтээ ямар ч бизнес ингээд баланслаад явах хэрэгтэй. Энэ юу н хурлын цагаа давтсан ашиг орлогоо одоо түрүүний 30 үнэ бүх юмаа төлөө бүх юм жигдэрсэн гэсэн үг үү? Тийм шүү дээ. Бид нэр анх 30 үнээс бол яг зээлж исэн. Тэгээ хувьцаа хуу мөө ингэж яана гэхэр чи айгу тийм маси тэгээ айгу тийм компликейт болох байсан байхгүй. Ер нь бол хамгийн simple юм л хамгийн зөв байдаг. Тэгэл бид нар зүгээр л мөнгөө зээлж игээд. Тэгээд мөнгө зээлэхэр чинь бас нөгөө талаас тэрийг нэг хүнд өрөнд орчиж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг буцаад нэг төлөхийн тулд ингээд бас нэг жоохон сахилга баттай яах хэрэгтэй шүү дээ. Тэгээд ямар ч 2 жилийн дотор буцаад бүх мөнгө буцаад төлсөн. Жилийн дотор бол талаас илүүгийн буцаад төлсөн. Бас нэг 10% хөөмөтэй. $1,100 алгоод. Гэтэ яг тухайн үед бас ханш манш нь жоохон өссөн байсан л да. Тэгэхээр тэр жаах. Гэтэ anyway. Тэгэл мөнгөний ямар ч бүгдийн буцаад төлсөн. Тэгээд тий одоо л ашигтай ажилладаг тий. Тэгээд ер нь бол миний бодлоор ингээд бизнес төр бол бүгдээрээ ингээд хамтарч ажиллаж байгаа хүмүүс нь ингээд бүгд win-win хүртчихэж тэр win-win байж ш. Бизнес чинь бол win-lose биш те. Win-win хүн болгонд ингээд хүртээмжтэй ашигтай байж ш тэр амжилттай бизнес гэж боддог. Тэгэхээр одоо бид нар бол Faircat бол зөвхөн баараас мөнгө олдог. Яг юунаас бол билетээс бол тодорхой хэмжээний юу авдаг. Нэг юм зүгээр administrative fee авдаг. Гэтэ юу нь бол тасалбарын мөнгө бол хөгжимчд очдог. Тэг хоолыг бол верандагаас авдаг. Тэгэхээр верандад ч ашигтай, бид нар ч ашигтай, хөгжимчд ч ашигтай юм байна. Бүх талаа. Тийм бүх талаас. Яг л верандагийн ширээгээ имэдүүлчихэж байгаа юм тий. Тэгээд айгүй foot traffic авчиртай, айгүй олон хүн ирдэг тий. Тэгэхээр заалын томруулчихж байгаа юм. Тэгээд дээрээс нь бид нар түрээс төлдөг. Тэгэхээр верандад ч ашигтай, Faircat бол угаасаа баарнаас мөнгө олцдог. Faircat ч ашигтай, хөгжимчд бол тэгэл өөрсдөө билетнээсээ мөнгө авчдаг тий. Тэгээд энэ модель нь л айгүй зөв. Яг бол би бас өөрөө хөгжимчин болохоороос гадуур бааруудад ингээд тоглож үзсэн шүү дээ тий. Тэгээд ихэнх баарууд чинь бол амьд хөгжмөнд тоглох зориултын бус байдаг. Баар хийж захта ямар ч эндээ баартаа эндээ ширээнэстэй тэгээд юмыг ажиж мэдхүү энэ буланда тайз засчихъя гээл те нэг ивент болох юм бол өтөрс өдөр мөдөр болох юм бол энд хийж болно гээл тэгэл тиймэрхүү байдлаар засчдаг. Тэгэл баарууд бас нэг жоохон ивент энэ төр хийгээд итгэжүүлэхийн тулд ингээд хаяа нэг
Magnolia манай юун дээр ирж тоглоо гэдээ яадаг байхгүй. Бид нар тэдэнд төгрөг өгье гээл те. Тэгэл тэрэн тэгэл халтур болдог байхгүй. Яагаад гэвэл тэр баарн дээр очисан хүмүүс нь бол биднийг үзэх гэж ирээгүй. Тэ. Тэгэл тэгэхээр манай audience бол биш. Тэг яагаад гэвэл тэр хүмүүс чинь бол биднийг үзэх гэж ирээгүй, плейш төлөөгүй те. Тэгээд хүн чинь бас нэг юм үзэхгээ тэрэндээ тасалбар аваад те зорж очих юм бол тэрийг ингээд үнэлнэ шүү дээ те. Тэгэхгүй бол ингээд тэгэхээр ингээд яачдаг байхгүй. Тэр experience нь бол жоохон муухай шүү дээ. Ондоо болж байна тийм. Ягаад гэвэл би ч гэсэн ингээд тэр баар нь ингээд зүгээр найзуудтайгаа гоё пиугаад hang out хийх гэж очиход хажууд ингээд амьд хөгжмийн хамтлаг ингээд амар чанга дуулаад ах юм бол ингээд миний тэнд очисон зорилго нь ондоо тий. Тэгээ хамтлагын ч гэсэн ингээд хамтлагын хувьд ч гэсэн бас нэг онцгүй байгаа шүү дээ. Ягаад гэвэл хүмүүс ингээд шаагилдаал ингээд яагаад гэдэг. Тэгэхээр тэр нэг жоохон disconnect байгаа шүү дээ тий. Тэрийг нь Faircat руу гоё нийлүүлж өгсөн тий. Тэгэл хүмүүс л одоо Faircat руу хөгжмийн сонсгож л ордог. Тэгэл яг мэдээж гоё хоол идчин, гоё коктейл уугаад вино уучин, тэгээ тоглолтын дундуураас гоё ингээд hang out хийчин тий. Гэтэ бас ингээд яг хөгжим тэнд очиж байгаа хүмүүс л яг хөгжим сонсно гэдэг тийм expectationтэй, хүлээлттэй, тийм зорилготой очдөг болохоор бас хөгжимчид ч гэсэн гоё мэдрэмж авдаг. Тэгэл юу ч гэсэн үзэгчид ч гэсэн гоё хөгжим сонсож байгаа тий. Тэгээд бид нар бол Faircat ч юм бол яг тийм хөгжмийн venue болохоор бид нар аль болох хамгийн гоё шоу, гоё хөгжим, чанартай хөгжим тавихыг бол хичээдэг тийм. За одоо яг подкастын жинхэнэ зорилгынхаа хариултуудыг баг бүгдийг авчлаа гэж бодож байна. Нүүн жоохон бас бизнес яриулдаг болохоор тэгсэн чи яг энэ хөгжмийн клубын хэтлэр бизнес модель нь яриад яаж ажиллаж байгааг нь яриад баг бүрэн утгаар нь асуулт асуугааргүй бүгдийг гоё сайхан тайлбарлаж өглөө. Тэгээ бас сая нөө шагнал төвч байгаа нэг гоё санагдлаа л та. Энийг байгуулснараа тухайн тодорхой хэмжээнд ийм соёлыг түгээж те хот одоо манай Улаанбаатар хотод бас нэг юм очдог газартай болгосон гэдэг нь бас гоё санагдлаа. Тийм мэдрэмж төрж байна. Тийм баярлалаа. Тэгээ тэр бол тийм үнэ. Гадаадаас ирсэн хүмүүс бол баг заавал ордог. Тэгэл сая одоо Сингапураас ингээд хөрөнгө оруулагч нь ирэл. Тэгэл хаашаа оруулах гэж Faircat руу оруулж штэ тий. Тэгэл Faircat ч юм бол яг амар тийм тансаг ганган газар бол биш тий. Гэтэ ингээд гоё орохоор гоё мэдрэмж авдаг тий. Тэд гоё зүгээр л ороод гоё уур амьсгалтай тий. Гэтэ бас ингээд хотыг гоё чимж байгаа. Ямар ч хотод очиход, ямар ч хөгжилтэй гоё хотод очиход jazz club л гэдэг байхгүй. Jazz club ч юм бол ингээд хотыг баяжуулж байгаа тийм гангалж байгаа нэг газар. Тэгэхээр Faircat-аас Улаанбаатарыг дэгж байгаа гэж бол би боддог. Тэргээр айгу гаргалтай байдаг. Тэгээд бидний story бол айгу special байгаа шүү дээ. Харин үнэхээр сонин баг жижигхэн documentary хийчихэр story шүү. Тий, яг л тийм community байхгүй юу тий. Эцэд нь бол хөгжимчд artist owned. Тэгээд яг л баг тийм community нь өөрөө ингээд тэрийг босгосон тий. Хүмүүс нь өөрсдөө ингээд fundraise, crowdfund хийгээд босгосон. Тэгэл хөгжимчдийн талаас тэр үзэгчдийн талаас тэр community-н дээр суурилж босгосон бизнес тий. Тэгээд тэгэхээр орохоороос тэр мэдрэгддэг баха. Тэгэл тий ер нь бол энэ айгу special story та. Тэгээд ер нь ямар ч газрын story гэдэг нь л айгу чухал тий. Яг л хүмүүс чинь бие биендээс ярьдаг байхгүй. Тэгээд нэг онцлогтой тий өөрсдийнхээ identity та тий. Нэрээ тийм газар орсон ш тэр нь тэгдэм байлээ, ингэдэм байлээ гэл тэр газрынхаа тухай ингээд ярьж өгнө шүү дээ тий. Тэгэхээр тэр story бас айгу чухал. Тэгээд энэ шагналд бас нэр дэвшээд ингээд явж байгаа нас тэр сторигоо бас ингээд зөвхөн Монголтой биш бас ингээд гадагшаа ингээд гаргаж ирж байгаа нас айгу бас айгу баяртай. Зүг одоо зарим өрөө ингээд такс нь олддгоо гэж хүмүүс ярьдаг. Тэгээд орж үзээгүй хүн ч гэсэн клипнээс айгу харцсан байдаг байх гэж бодож байна. Зураг авалтыг хийдэг болохоор. Тийм хэд хэдэн клипэнд орж ирсэн кино мөрөнд бас орж. За дүлгүнийг одоо ийм бицтэй гэдэг нь үнэхээр мэдсэнгүй. Бас гоё яриа боллоо. Тэгээд нэг ярианы ихэнд нэг өөрийнхөө нь одоо ярьжсэн л та нэг стейж нэмийг одоо энэ цэцэг үед юм уу яг юу үед юм бол артл нь би сайн мэдэхгүй юм л та. Тийм Magnolia гэдэг замбаг цэцэг юм байна. Замбаг юм жоохон тийм монголоор бол замбаг. Тэр нэг юм цагаан ягаан Toyota юм шиг юм цагаан юм том юм далбгар цэцэг байт юм билэ. Гэтэл анх бол би тийм цэцэг байдیں۔ ч мдээгүй. Нэг юм уншиж байгаа тэгээд тийм Magnolia гэсэн байхгүй. Тэгэхээр тэрийг хаанаас шалсан яг ингээ Mongolia гэсэн юм шиг харагдах. Тийм Mongolia гэсэн юм шиг. Тэгээд Монголын талаар юугээ бичсэн байна нэгэ харж ирсэн чинь шал юм хаа мууг бичсэн. Тэгэхээр ингээд юм бодог эргээ харсан чинь Magnolia гэсэн. Тэгээд тэр ингээд айгу жоохон сонир санагдаад ийм олон хүмүүсийн дундаас ингээд нэг таньдаг царай харсан юм шиг.
Гэтэ ингээ арт авсан чинь биш те. Тэгэхээр тиймэрхүү тэгэл тэр Magnolia гэдэг үг ингээ тархинд орцсон. Тэгээд бас хамтлагт нэр өгөх гэж бас айгүй хэцүү юм байна шүү дээ. За яманд ер нь ямар ч юмд нэр өгөх хэцүү юм байна шүү дээ. Одоо ингээд тэр нь бас товч тодорхой гэтээс ингээд тэр зөв мэдрэмж өгсөн, зөв урамсгал өгсөн одоо санаа суй гэдэг бол гоё нэр байна шүү дээ. Тэгэл яг хамтлагтаа нэр өгсөн чинь за Magnolia гэдэг зүгээр л Magnolia гэхээрээс жоохон сайн зүгээр л Magnolia-г гуглдэх юм бол хамгийн түрүүнд юу гарч ирнэ, цэцэг гарч ирнэ тий. Тэгэхээр зүгээр Mongolian гэж байгаа юм шиг. Хүртлөө Magnolian гэдэг тэр үгэн дээр жоохон тоглолт хийгээд тэгээ яач гээ. Тэгээд яг би бас анханасаа ингээд багасаа ингээд тийм англи орчин төссөн, англи хэлээр ярьдаг орчин төссөн. Тэгээд миний монгол хэл ч гэсэн бас жоохон муу гэж боддог байхгүй. Тэгэл жоохон тийм identity crisis энэ төр аюух болж исэн ба. Би бол тэгээд монголоор ярьахтаа чадахгүй, монголоо алдсан хүн юм уу? Тэгэл тийм монгол хүн гэж ямар хүн байдığım болдоо гэл те. Тиймэрхүү тийм identity crisis энэ төр аюух болж исэн. Одоо ч л нэг тэрийг бол давж чадсан. Гэтэ бас тэрэн дээр хальт тийм утга агуулгатай те. Яг харахад ингээл Mongolian юм шиг гэтээ бас биш те Magnolian те. Тэгээд дээрэс нь бас Magnolia кино байдаг байхгүй юу? Оо тийм үү. Paul Thomas Anderson-ы 90 оны кино. Тийм. Бас Paul Thomas Anderson бол миний хамгийн дуртай найруулагч. Тэгэл бас Paul Thomas Anderson-ы нэг жоохон бяцхан tribute. Яа. За нэрний түүх юм байна. Заммаг цэцэг юм байна монголоор. Тэгээд айгүй олон хүмүүс ингээд энэ бол коллежийн тогтуунаас л ихсэн байхаа. Би тэгж л тогтуунаас намайг ингээд магна гэдээ удаад эхэлсэн. Magnolia ингээ магна гэдээ удаад эхэлсэн. Тэгэл одоо айгүй олон хүмүүс намайг магна гэдэг. Тэгээд баг хүмүүс намайг дүлгөөн жигэн нэрээ дүлгөөн биш магна гэж бодсон байдаг байна. Сайхан тэгээд айгүй нийтдээ ингээд нэг хүндээ танилцсан байхгүй. Тэгс чи сайн байна уу магна гэдэг байхгүй. Тэгсэн чи аахгүй миний нэрийг дүлгөөн гэдэг байхгүй. Жигэн нэр бол дүлгөөн л доо гэхдээ хүмүүс зүгээр л Magnolia-ыг хачлаад магна гэдэг ясан бахалтай гэсэн чи. Үгүй намайг магна гэдэг ингээд нөгөө тэг амар юу байдал тарчсан гэхдээ тиймэрхэн шууд үлээгээд тавьсан сонирхолтой түүх байна. За одоо ингээд яг өвлжөөд өгвөл бид бүхэн ер нь нилээх үзэлтэй тий. Өвлжөө бол одоо нэг 2 сая маяг гарсан байна. Нилээх үзэлтэй хүмүүсийн хамгийн мэддэг клипэн ч гэсэн өвөрмөц байдаг. Клипэн яг тухайн даатгал хийжсэн гэжсэн тий. Би оролцохгүй гэл. Тэгэхээр одоо уран бүтээлчүүний дуу болгон өөрийнхөө мэдээж хүүхд шиг хандаж зүг сэтгэлээ шингээж хийж байгаа. Яалч басан өөрийнх нь бүтээл учир. Тэгэхээр яг тэр дундаас одоо хин нэг нь одоо онцлохын одоо хайшаа энэ жоохон муухай аль хүүхдээ чи онцлаагүй гэж хэлэх гэж байгаа юм шиг. Тэрнтэй адилхан арай нэг жоох өөрөөр ер нь арай нэг юм цаг хугацаа сэтгэл шингээсэн онцлмоор бүтээл нь ямар үйдэг вэ? Энэ дээр би ийм их цагийг гаргаж ирсэн. Энэ дээр ийм түүхтэй юм а гэсэн гоё тийм уран бүтээл нь алийг онцлох уу? Тэг яг хүмүүсийн мэддэг дуунаас гэх юм бол яг өвлжөө бол Монголдо бол анх намайг хүмүүст таниулжсэн дөө. Тэгэд би өвлжөөд бол хайртай гадуур тоглох болгондоо л ингээд өвлжөө заавал дуулдаг. Яг л хүмүүс л өвлжөө сонсомоор байгаа шүү дээ. Тэгээд хүмүүсийг угаасаа ингээд сонсомоор байгаа дууг тоглохгүй байхаар ингээд жоохон онцгой шүү дээ. Disappointing шүү дээ. Тэгэл угаасаа ингээд сонсомоор байгаа дууг тоглолт та тэгээд тэн дээр бол надад бол ямар ч тийм юу байхгүй асуудал байхгүй. Тэгээд би тоглох болгонд бол заавал өвлжөөг тоглодог. Тэгээд Монголд бол өвлжөө бол анх хүмүүс намайг таниулжсэн. Тэгээд гадаад бол Spotify дээр бол The Bride and the Bachelor гэдэг дуугаа. Тэгээд цэлмүүнтэй дуулж исэн. Тэр нэг Netflix дээр орсон дуу. Тэр бол одоо Spotify дээр 13 сая байхаа. Тэгэл тэр 17 хоног South by Southwest гэдэг Эмерт болдог фестивал руу явжсэн байхгүй. Тэгээд тийш явж хахад South by Southwest Spotify хоёр чинь хамтраад нэг Spotify playlist-үүд гэдэг чинь бас айгу бас нэг чухал юм байдаг. Яг л хүмүүс ч өмнө ингээд радиогоор сонсч радиогоор ингээд дууны явах юм бол хүмүүс төрдөг гэж боддог байсан бол одоо ингээд хүмүүс Spotify playlist-үүд айгу өндөр хандлттай. Зарим Spotify playlist чинь бол хэдэн сая followers та. Тэгэл дуун тийшээ харах юм бол шууд тэр дагагч нар ингээд дууг чинь холоо сонсож байгаа байхгүй тий. Тэгэхээр Spotify playlist одоо ихтэй арай өөрчлөлт байж магадгүй. Гэтэ anyway тэгэл Spotify playlist-д орно гэдэг бол айгу тийм чухал тийм алхам байхгүй. Тэгээд South by Southwest Spotify хоёр хамтраад South by Southwest дээр showcase хийж байгаа артистууд энэ Spotify playlist-д руу оруулна гэд тиймэрхүү нэг collab хийсэн юм шиг үлээ. Тэгээд Spotify дээр
нэг fresh folk илүү Roots Rising жилүүд нэг team нэртэй плейлистэнд миний дуу тэр Bride and Bachelor гэдэг дуу анх ороод тэгээд өндөр хандлт авч ирсэн. Тэгэл нэг плейлистэнд орчоод тэгэл би бодохдоо ингээд Spotify дээр байдаг нэг curator тэр тунд дуртай юм шиг байна. Тэгэл тэрийг дахиад нэг плейлист тэгэл өөр нэг плейлист тэгэл баг айгүй олон плейлистэнд ороод тэгэл ийм битэн ч айгүй их хандлттай болсон. Тэгэл тэрийг баг нацгаах надад хэлжсэн баха. Хөөе чиний энэ дуу чинь айгүй сайн яваад штэ тэгээд уул Spotify дээр дуунууд нь байдаг бол Spotify for Artists гэдэг авч болдог байхгүй юу. Тэр нь ингээд логин хийгээд тэгээд дууны чинь хандлт хэр байна, хаана хүмүүс яаж сонсч ин гэдэг нь бүгд дата нь гараад ирдэг. Одоо нэг YouTube Studio энэ тэр шиг. Тэгээ би тухайн үед л Spotify for Artists интернэшн нэгээгөө тэгээд тэрийг ороод харсан чинь яг айл плейлист, яг айл хотод хаана хин сонсч ин гэдэг нь бол бүр хин чих юм. Гэхдээ яг ямар хүмүүс аль оронд, аль хотод аль плейлистээс олж сонсч ин гэдэг нь бол бүх дата нь гараад ирсэн тий. Тэгээ Bride and Bachelor бол бас тэгж яаж өндөр хандлт авч ирсэн. Тэгээ яг гэтээ миний өөрийн яг хамгийн хайртай дуунууд гэх юм бол сүүлд нэг Slow Burn гэдэг цомогт орсон Someone New гэдэг байгаа. Яг ч тэр нэг клип хийгээгүй. Гэтээ тэр бол миний хамгийн дуртай дуунуудын нэг. Би хүнд ингээд за намайг сонсоорой гэд миний дуунуудыг сонсоорой гэж яах юм бол баг хамгийн түрүүнд тэр дуугаа шеэрлэг тий. Тийм Someone New гэдэг дуу бол миний хамгийн дуртай дуунуудын нэг. Бүр дээр үеэс бичиж эхлээд тэгээд яг сүүлийн эцсийн студио version ч гэсэн айгүй гоё болсон. Тэгээд яг л одоо тэр дууг сонсох юм бол миний яг хийхийг хүсдэг, зорддог хөгжим бол тэндээс сонсогдно. Тэгээд гис гэдэг дуу байгаа, төгөлдөр уур дээр явдаг. Тэр дуу ч гэсэн айгүй гоё болсон. Тэгээд бичгэд ч гэсэн айгүй амархан гоё гарцсан. Тэгээд айгүй тийм айгу натурал байдлаар ингээд нэг хичээхгүй мөртлөө айгу гоё болсон. Тийм байна да. Тэгээ сүүл гаргасан нэг өвөөз гэдэг дуу ч гэсэн гоё. За сайн хэлсэн дуу дахиж сонсч үзье зөхөө. Нохцтой гарах. За одоо тэгээд Spotify дээр одоо хаанаас хин үзэн харагдаж байна. Монетайз болсон уу? Бас сонирхолтой шүү дээ. Тийм монетайз хийдэж шүү дээ. Тэгэл royalties орж ирдэ шүү дээ. Чил бас баг нэг YouTube-чдэр нэг авдаг шиг адилхан боломжийг одоо хөгжимдөр нэгэд өгсөн байгаа шүү дээ. Spotify хийх нэгдсэн түүхий Netflix дээр үдчихсэн байхгүй нэг шивэд дээр алзаах. Тийм. Гоё төгөлөө тэрийг. За тэгэхээр дүлгүн маань юу асан байгаа? Одбаг гэдэг тоглосон байгаа. Тэр тухайн үед тэр санал нь яаж ирээд яаж тоглолчуд ягаад энийг асууж байгаа нэг кино надад айгуу гоё сэтгэл төрсөн байхгүй. Нэг зураг авалт нь ингээд Улаанбаатар хотыгоо бид нар хараагүй өнцгөөс хардаг ч юм уу тийм. Тэгэд айгуу гоё тийм дүлгөө хөвөл явцтай нэг юм кино шиг кино санагдаад идэв. Тэнд орсон түүх нь ямар байгаа л. Ялбагийг зохиолын бичсэн найруулсан хүмүүс нь бол Амгаа, Бат Амгалан, тэгээд Ian Allardyce гээд англи залуу тийм. Тэгээд Амгаа бол Монгол. Тэгээд тэр хоёр бол тийм filmmaking duos найзууд. Одбагийн бол тэр хоёрын анхных нь бүр хэмжээний кино. Тэрнээс өмнө бол хэд хэдэн богино хэмжээний кино хийсэн байсан. Тэгээд ингээм найзуудаараа хамтарч кино хийдэг хоёр ахгүй. Тэгээд Амгааг л угаас таньдаг, Иэнэг ч гэсэн Амгаагаар дамжуулаад таньдаг. Тэгээд тэр хоёрын гайхамшиг нислэг гэдэг богино хэмжээний кино нэг фестивал дээр шагнал авсан. Тэгээд тэр шагнал нь Panavision-аас камер түрээсэл үнгүү хэрэглэх ирэх байсан байхгүй. Гэтэ тэр нь хугацаатай. Тэр хугацаа нь жил ч илүү 2 жилийн дотор ч илүү ингээд тэр ирэхийнх нь хугацаанд дуусах гэдэг. Тэгээд тэр хоёр ингээд бүрийн хэмжээний кино хийх юм бол ийм кино хийндэ ингээд ботцсон байсан юм билээ. Тэр нь бол хөгжимчний тухай энэ төр. Тэгээд тэр хоёр угаасаа ингээд Улаанбаатарт хөгжмийн синд бол айгүйх байдаг. Бас айгүй амьд хөгжим сонсдог. Тэгэл таньдаг, хүмүүсийг таньдаг. Тэгэл айгүйх тийм ер нь бол Монголын нэг амьд хөгжмийн син байгаа шүү дээ. Тэр дунд нүс их байдаг болохоор тэрийг ингээд кинон дээр буулгая гээд тэгээд тим кино их зөвсөлтэй сонирхолтой байсан байлээ. Тэгээд яг тухайн үед бас тэр шагналын камерын багц авцсан, шагнал авцсан. Тэгэд Амгаа бас намайг таньдаг. Тэгээд 18 он, 17 он байсан. Тэгээд би бас дөнгөж Famous Man гаргацсан байсан. Тэгээд тэд нэр киногоо хийхдээ тийм жүжигчдийг ингээд хөгжим тоглож байгаа
болохоор гар хариулт ч юм уу тэгж харуулахаас илүү зүгээр жинхэнэ хөгжимчдийг каст хийгээд кинонд каст хийгээд тэгээд тэгэл кино хийгээд тэгэж бол санаанд ирж ирсэн юм билээ. Тэгээд амгаа надад санал тавиад тэгэхээр хинч одоо кинонд орох уу гэх юм бол тэр тэгэл та гэж тийм хүн болгонд нэг юм өөрөөгөө нэг юун дээр дэлсэн дээр хараад нэг хэлсэн дээр ингээм мөнхрүүлчихье гэсэн тийм юу байдаг байх л та далд хүсэлтэйдэг байх л та. Тэгэл надад л тийм кинонд тоглохоо гэсэн хүсэл санал ирээл тэгэл гой санагдал за тэгсэн жаах уу гээл. Тэгэл юунуудаа хөгжмийн ч гэсэн өөрөө бичигээд тэгээд дууг нь ч гэсэн хийгээд кинондаа ч гэсэн ингэж жүжиглээд ингэж орох уу гэд. Тэгээд бас эмэгтэй дүрийн хэн байж болох уу гэд. Тэгээд бодож жагаад тэгээд манай ихнэр аниме нэ үл яасан гэд. Анименаас асууж үзэлтэй. Тэгээд бидэд аниментай холбогдоо. Тэгээд анимен ч гэсэн окей гэд. Тэгээд бид хоёр хамт дуунуудаа хийгээд бичижсэн тийм төвхтэй байгаа юм. Тэгээд яг нэг камерын багцсан ингээд дуусгаас нь өмнө хэдхэн хоногийн өмнө л зураг авч дуусчихсан. Тийм төвхтэй. Тэгээд киноных нь тийм киноных нь зохиол нь бол айгүй хөнгөн. Тэгэл нэг амар тийм өрнөл мөрлөлтөө тэгэл тийм адал явдалтай тийм кино бол биш. Гэтэ тэг яг л нэг Улаанбаатарыг бас нэг өсөндөө ингээд байгаар нь харуулъя гээд. Тэгээ кинон дээр чинь бол имийг айгүйх тийм гангаруулж харуулдаг шүү дээ тий. Гоёд идэг. Тийм гоёд идэг. Тэгээд ингээд Улаанбаатар биш юм шиг харуулах га тий. Ингээд нэг жоохон ингээд харин нэг жоохон фэнси газар очиад тэгээд энэ бол баг ингээд хотод улаан Монголд байгаа юм шиг биш. Улаанбаатарт байгаа юм шиг биш өнцгөөс харуулах гадаж байгаа юм шиг. Тиймэрхүү тал байдаг. Гэтэ Одбагийн дээр бол яг Улаанбаатарыг яг л Улаанбаатарыг гудамж тэгэл гэр хороолол тэгээд яг Сүхбаатарын талбай тэгэл зайсан толгоон болгоо гэл тэгэл яг Улаанбаатарыг нэг жоохон тэр кинон дээр ингээд жоохон докюмент хий гэж зорьсон тийм тэмэрхүүл төвхтэй тий. Тэгэхээр тэн дээр одоо ингээд жүжиглж үтсэн ба шүү дээ тий. Ер нь би нэг кино тоглолт нь хитгэн сцен орж илсэн л та тий. Амар хэсэн шүү дээ. Ингээд нэг эхний удаа ингээд бариад нэг хөсч чихад нэг явж өгдөг тойроод нэг 10 20 хүн зөксч идэг. Тэр үеийг даваад нэг хит хит явчихад гайг болчдөг тий. Тэр ингээд цааш нь хоног үргэлжлүүлсэн формонд орцсон даг байсан. Би яг үнд хизэж формонд орж чадаагүй л гэж бодож байна. Жүжиглэж амар хэцүү шүү дээ тий. Тэгээд хүмүүс л хараад би бол энийг хийж чадаж л гэж боддог байх л та. Ерөөсөө тийм туршлахгүй үзээгүй хүмүүс бол гэхдээ жүжиглэгч чинь бол амар хэцүү байхгүй. Яг гэвэл тэр чинь бас перформанс тий. Тэр чинь ямар нэгэн байдлаар жинхэнэ байх хэрэгтэй, үнэмшилтэй байх хэрэгтэй. Дээрээс нь гоё харизматай байх хэрэгтэй тий. Тэгээд саний хэлгээр хамгийн гол нь ингээ бие барьж болохгүй. Бие бариад эхлэхээрээ ингээд худлаа болчдөг тий. Тэрийг үзэгчд үнэрлдэг гэдэг байгаа шүү. Харин тий. Тэгэл хүмүүс чинь айгу ухаантай шүү дээ. Тэгэд хүмүүс чинь бол ингээд хэдэн мянган жилийн турш ингээд бинээ ингээ хараад энэ хүн юу гэж бодож байна, энэ хүн ууралж гин үү, энэ хүн баяртай байна уу, тэ энэ хүн намайг ингээд хутгалчих юм болов тэ зүгээр л survival-аас бодох юм бол тэ ингээд бус хүмүүсийн царайг ингээ уншаад сурцсан байгаа шүү дээ тэ. Тэгэл хүмүүс ингээ кино үзэж байгаа ч гэсэн бас ингээ тэр мэдэгдэж байгаа шүү дээ. Энэ хүн ингээд нэрнгээсээ жүжиглээд байна уу эсвэл яагаад вэ тэ. Тэгэхээр тэр нь бол үнэхээр харагддаг байна. Тэгээд жүжигчний тэр мэрэгжил бол үнэхээр хэцүү. Тэг үнэхээр би бол үнэлдэг. Тэгээ яг бие барьж болохгүй сул тавих хэрэгтэй, чөлөөтэй байх хэрэгтэй. Тэгээд ингээд чөлөөтэй байх ч бас аюу хэцүү шүү дээ яг үнэндээ тий. Яг тэгвэл хүмүүс чинь ингээд тодорхой хэмжээнд үргэлж ингэж бие барьж ингэж эргэн тойронд яаж бие авч зөв бие авч явах вэ гэж бодож явж байгаа шүү дээ тий. Гэтэ кинон дээр бол тэгэл тэрийг жоохон сул тавих хэрэгтэй. Яа, тэр нь бол баг хамгийн хэцүү юу баха тий. За, яг тэр мэдрэмжийг гоё тайлбарлаж өглөө анх гардаг сцен. Яа, тэгэл саний хэлдгээр ингээд 10 20 хүн ингээд царай зогссон байгаа шүү дээ тий. Тэгэл за наадах зөв хийн шүү тий. Наадах ингээд гоё хийн шүү. Тэгэл бас хэцүү юм бэл. Тэгэл найрлаж дахиад ихтэл эргүүтэл явж байгаа юм да. Тий, би яасан бол одоо би юуг нь буруу хийсэн бол тэгэл ингээд эргэзээ төрүүлэх хэрэгтэй. Яа, гэтээ ингээд яг кино үзэж байгаа яг гоё жүжиглсэн хүнийг гоё перформанс харахаар болно. Тэгэл ондоо гэдэг мэдсэн тий. За тэгэхээр манай Samsung podcast ер нь өндөрлөлтөй шинэ ханж байна. Өнөөдөр одоо бид төлөвлөгөөнийхөө кино зохиол, сонсдог кино, үздэг кино, сонсдог дуу хөгжим артист за бүр цаашлаад бизнесийг нь хүртэл яриуллаа. Анх яаж нээжсэн зөндөө сонирхолтой түүхүүдийг сонслоо. Бас миний хувьд анхудаа сонсон түүхүүд байна. Тэгэхээр хамгийн сүүлийн асуулт юу гэхээр ер нь одоо ингээд манай одоо дотоодын Монголын хөгжим маань жоохон
гадны хүмүүс сонсдог бодлыг бол одоо сая Spotify-ийн плейлистээр дамжуулаад гэдэг шиг ингийн тулд юу юу хэрэгтэй бол заавал одоо нэг гадаад дээр дуулах хэрэггүй шүү дээ тийм. Тэгэхээр яг өөрсдийнхөө энэ identity гаргаж ирэхэд тул жоохон ямар юу хэрэгтэй гэдэм бол нэгдүгээр асуултнаа хоёрт нь болохоор одоо дүлгөө маань цаашдаа ер нь аль чиглэлээр явах чинь тэгээ дуу хөгжим кино ер нь юу бодож байгаа гэдэг ийм хоёр асуултаар сүүлийн асуулт. За. За Монгол хамтлаг дуучид гадагшаа хэрхэн гарах вэ? Гадаад сонсогчдыг хэрхэн хүрэх вэ гэдэг бол би бол тэрний талаар огт бодоод хэрэггүй гэж бодож байна. Хөгжмөө бол өөр хүмүүст зориулж хийдэггүй шүү дээ. Дотор нь юу байна? Өөрөөс нь дотор юу байна? Юу хэлмээр байна? Юу мэдэрж ин тэрийг гаргана, тэ? Тэгжэл чинь хүмүүс хөгжимчин дуучин бол жинхэнэ болно шүү дээ. Тэгэхгүй бол за би одоо Франц хүмүүст зориулж дуу хий, тэ? Тэгээд л хэлэхээр одоо шал ондоо юм бодоод эхлэв шүү дээ, тэ? За эсвэл Америкт зориулж кино ингээд юу хийгээд дуу бичигээд за Америкт одоо юу дуртай байд юм бол эдгээр нэг иймэрхүү юм дуртай байд юм шиг байна да гэл ингээд шал процесс нь шал ондоо болоод эхэлдэг байхгүй тий. Гэхдээ хамгийн гоё дуунууд бол жинхэнэ ингээд өөрөөс дотроос ч гарсан дуунууд байдаг. Тэгэхээр тийм миний бодлоор бол зүгээр л өөрөө гоё юу мэдэрч юм те тэрийг гоё хөгжмөр илэрхийлээл тэгээд тэгэх юм бол энэ бол хүмүүс олчондоо. Тэгэхээр одоо бол Монгол хамтлаг дуучдаа тэгээд эхэлсэн байгаа шүү дээ. Digital Who байна те. Метал хамтлаг The Who гадаад бол айгуу тийм том хамтлаг болсон. Яг тийм метал синд бол айгуу том фестивалаа тоглодог. Тэгээд The Who байна. Тэгээд саяхан NG гээд jazz дуучин байгаа шүү дээ. Германд амьдардаг. NG бас сая баг 4 дахь цамгаа гаргалаа. Сонор гээд 4 дахь цамгаа гаргасан. Тэгээд NG ч гэсэн айгуу яг одоо jazz дуучин тэгээд айгуу амжилттай явж байгаа. New York Times, Guardian, тэгэл Daily Mail, тэгэл нөгөө юу лээ Now-наас энэ гэл айгуу олон тийм гадаадын хэвлэл бол ямар ч гэсэн мэддэг болсон, таньдаг болсон. Тэгээ айгуу tour хийж байгаа. Саяхан бас Celine Desberg гээд Франц амьдардаг. Франц Монгол охин байдаг. Мэднэ. Манай найз надад өгнө болсон. Нөгөө cover зүг нь Монгол юм. Шантман илүү тий. Өөрөө бас ятаа тоглодог. Тийм билээ. Тий. Тий. Селин бас ингээд айгу яаж байгаа. Айгу хүмүүс төрж эхэлж байгаа тий. Тэгэхээр нэг бодлоо ингээд гадаад амьдарч байгаа. Яг Европт амьдарч байгаа хоёр дуучин бол айгу сайн яаж байгаа. Яг хөө тэднэрт бол ихтэй ингээд лейбл энэ төр бол байгаа. Тэгэл цаашаа ингээд тур энэ төр хийгээд ингээд тэр юу дид үтсэн байгаа. Болохоор бас нэг юу нь бол байгаа тий. Тийм боломжууд нь бол байгаа. Тийм. Гэтэ ингээд хөгжмийн сонсохоор бол ялч хөнгөл яг өөрөөс нь дотроос нь гарсан хөгжим байгаа. Тэгэл өөрөө угаасаа монгол хүн юм чинь яаж хичээсэн монгол дуунууд л гарна. Монгол үнэртэй, монгол өнгө төрхтэй дуунууд л гарна. Тийм. Тэгээд яг гадагшаа хэрхэн гарах юм бэ гэх юм бол тэр нэг юу хийдэг болоо одоо чинь хүн хамтлаг бол одоо нэг менежментийн компани сайн чиглүүлээд дээ шүү дээ. Тэрэн шиг тийм хөшүүрэг хэрэгтэй байдаг болоо. Тийм. Тийм хүү энтриг бол айгүй мэрэгжлийн тийм менежмент энтер байгаа ш. Тэгэл эднэр бол айгүй том компани. Тэгэл цаашаа ингээд өөрсдийн сүлжээ мөлчтэй байдаг болохоор ингээд шууд цаашаа түрээд дэмжиж татаа явчихдаг байх л та. Тийм. Тэгээд тийм Монгол бол цаашаа яг нэг тийм бүр ингээд дид үсчихсэн. Дид үс тэгэл тийм яг салбарын хөгжилс байгаа хэл та. Тэгэл ямар ч юм алхамаар ингээл хүмүүс бол тэрийг нүчнийг нь болол явж явах шиг байна. Тийм би бол тэгэл тодорхой хэмжээнд тийм сайн нэг Netflix юунд орсон. Саяхан бас нөгөө Death Stranding 2 гэдэг компьютер тоглоомоос дуунууд маань орсон. Тэгэл тэргээр дамжуулаад айгүй олон хүмүүстээс сонсч эхэлж байгаа. Тэгэхээр одоо шинэ цамаг энэ төр гарахтаа бас ингээд гадны лейбл энтертэй хамтарч гарахыг бол хичээж байгаа. Тэр нь л тиймэрхүү байна. Тэгээд нөгөө асуулт юу вэ? Тийм дахиад нэг юм. Тэр тоглоомын нэр юу гэнэ би дахиад сонсч. Death Stranding 2 on the beach гэдэг. Зүг. Яа. PlayStation 5 дээр. Зүг. Бас тийм. Би тэр юус дуурлаагүй юм шүү. Тийм. Айгуу гоё тоглоом байгаа. Айгуу яг AAA game гэдэг. AAA гэхээр амар өндөр бажеттай. Айгуу өндөр төсөвтэй амар том блокбастер тоглоом хэлдэг. Тэгэл яг Hideo Kojima гэдэг Японы
тийм домогт компьютер тоглоом зохион бүтээгчийн шинэ тоглоом. Сая Японы нэрийг бол айгүй сонссон нэр юм тийм. За тэгвэл бас гоё тоглоом дээр дуун орж байгаа юм байна. Тэгээд нүүн төгсгөлийн сүүлийнх насанд болохоор цаашдаа ер нь аль чиглэл рүү хазаахаар төлөвлөж яах ер нь бодолтой байгаа. Тий, ер нь бол би аль аль нь хийгээд явах сонирхолтой байгаа. Одоо бол ямар ч шинэ цомог хийн, тэгээд кино ч гэсэн хийгээд одоонд бол би ямар ч хэдэн кино продюс хийж байгаа. Өөрөө зохиолын бичээд ингээд найруулж морилоо тийм тэгж явах байгаа ч гэсэн продюс хийгээд зүгээр л ингээд таалагдсан зохиол ах юм бол наачин гоё юм биш үү? Би хийгт чинь тусалж өгье гэдэг. Тэгээ продюсер ажил тиймэрхэл байгаа. Тэгэхээр хэд хэдэн кинонд продюсер орсон байгаа. Гэтэ бас өөрөө кино хийн л гэж бодож байгаа. Ямар ч ихтэй нэг богино хэмжээний кино хийгээд тэгээд тэрийг цааш нь ингээд бүрийн хэмжээнийх болгоод тэгээд ер нь бол ингээд кино хийх тийм тодорхой шат дараал зам байгаа шүү дээ. Тэгэл тэрээр л явах та. За продюсер хийж байгаа тэр кинонууд яг мэдээж нэг жоохон фестивалд явуулах ч юм уу тэр талд болох тий нэг commercial талд биш. Тий яг фестивалд ч явна тэгээд бас мэдээж хүмүүс үзээд киноноос ашиг олоод тиймэрхүү тхийч гэсэн бас зарж байгаа тий. За ингэ Сансуу подкаст маань ер нь өндөрлөж байна. Бид нэр зөндөө сайхан яриа байлаа. Тэгээд сүүлийн хэсэг нь одоо манай зочин маань өөрийнхөө одоо бодож явдаг зүйлсүүдээ суулцъя гэж бодлоо. Тэгээд өөрийгөө бодож явдаг гоё философич юм уу те санаагаа хуваалцаач. Санаа суулгаач бидэнд. За санаа сууя. Би бол нэг өөрөө нэг баримталдаг философч юм уу бодлогоч юм уу тэр бол тийм янз бүрийн трендэнд трендэд даахгүй байхыг бол хичээдэг. Янз бүрийн юм ингээл хүн болгоно нэг юм хийгээл ингээл шуураад эхэлнэ шүү дээ тий. Дагаал вайрлуулаад. Тийм дагаал вайрлуулаад хүн болгоно тэрийг хийгээд эхлэх юм бол миний инстинкт бол энийг хийж болохгүй шүү дээ. Энийг хийгээд хэрэггүй шүү дээ. Дэмишэл гэдэг дэмий юм байна гэдэг тийм бодлоо орж ирдэг. Тэгэхээр ер нь бол юмыг л дагаад тренд ялангуяа тренд бол даах хэрэггүй л гэж бодож байна. Ялангуяа уран бүтээлч хүмүүс явдал яг л тренд чи угаасаа л богино настай. Тэгэл нэг юм болж байгаа л тэгэл тэр нь байхгүй бол дараагийн юм болдоо шүү дээ. Тэгэл тэр болгоно ингээл дагаад байгаа бол ямар ч хэрэггүй. Тэр бол маш богино хугацаатай богино амьдралтай юм гэж боддог. Ямар ч тийм урт хугацаатай холын алсын хараатай холын зам туулах тийм тхийг л хичээдэг. Тэгэхээр тийм тренд даахгүй байх. Тэгээд бас тийм жоохон кул байхыг хичээхгүй байх тий. Яа, тиймэрхүү л энэ. Зөв. За баярлалаа. Ингээд өнөөдөр нэлээх цаг зав боломж хомс байсан ч гэсэн цаг гаргаад ирсэнд баярлалаа. Тэгээд подкастын зочин энэ YouTube задлан ингээд номыг бэлгэлээ гэж бодож байна. Энэ юу ахаар YouTube-ийн бүх нэг арга барилыг нэлээд шингээж Монгол хөрсөнд буулгаж бичсэн. Дээр нь яг сая хэлдэг тренд даахгүй энэ дээр хэллэг нь evergreen гэж байгаа. Мөнх ногоон контент бүтээгч гэдэг бас яг тайлбарлагдсан байгаа. Тренд видео бол чин суугийг ална шүү гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар. Тэгээ энэ номыг дурсуулъя. Саяхан гарсан 7 сард гарсан. Вау. За баяр үргэлж яасан мундаг юм бэ. Ном гаргах чинь бас тийм амархан зүйл биш байхгүй тий. Тэгэхээр бас ном гаргасанд нь бас баярлалаа. Баяр үргэлж тэгээд бас бэлгэлсэнд баярлалаа. Баярлалаа. За ингээд зочин дүлгөөндөө баярлалаа гой сонирхолтой яриа өрнүүлсэнд. Тэгээ Санаа сууя подкастын энэ удаагийн дугаар энэ дүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар иргэн уулзъя хүмүүсээ.